Бүгдээрээ сайн байцгаана уу? Цагаан амарцгаасан уу? За хамтаа залбираад өнөөдрийнхөө үгийг эхлүүлцгээе. Бидний хайрладаг Бурхан минь танд баярлалаа. Эзэн та тэр хийсэн гим нүглээсээ болоод хам руу явхаас өөр аргагүй байсан биднийг хайрлаад бас аварж өгсөн билээ. Өөрийн цорын ганц хүүгийн үнэт цусаар бидний бүхий л гим нүглийг мөнхөд төлж өгсөн билээ. Түгээр зогсохгүй өөрийн бие болсон чуулган дотор та биднийг итгэлээр амьдруулж бас өнөөдрийг хүртэл удирдах зааж сургаж байгаа танд талархаж байна. Бас энэ удаа баруун бүсийн чуулгануудын аудын цугларалтыг зөвшөөрж өгсөн талархаж байна. Аауд маань эзэн таны үгэн дотор бас итгэл дотор чуулган дотроо итгэлээр амьдарч бас хамидэд тарааж хичээж амьдарч байгаа билээ. Улам бүр Бурхан таны хүслийг бид нар мэдэж бас улам илүү эзэн таныг баярлуулдаг хүмүүс болж чадхаар эзэн минь та туслаарай. Энэ удаагийн үгийн цагаар ч гэсэн эзэн та өөрийнхөө хүслийг бидэнд мэдүүлж өгөөд бас бидэнд нэгүслээ ухааруулж хэрвээ бас Бурхан таны өмнө дутмаг зүйл байгаа бол өөрийн үгээр бидэнд зааж өгөөч гэж танаас гуйж байна. Үлдсэн бүхий л цагийг танд даатгаж биднийг хайрладаг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За хамтдаа шинэ гэрээ 1-р Тесалоник 1-р бүлгээс хамтдаа харъя. Шинэ гэрээ 1-р Тесалоник 1-р бүлгийн 1-ээс 7 хүртэл 1-ээс 7 хүртэл хамтдаа уншийе. Паул болон Силван Тимот нараас эцэг Бурхан ба эзэн Есүс Христ доторх Тесалоникчуудын чуулганд нэгүсэл ба амар амгалан та нарт байх болтугай. Бид та бүгдийн төлөө Бурханд үргэлж талархахдаа та нарыг залбиралтаа тасралтгүй дурсан бидний Бурхан бөгөөд эцгийн өмнө та нарын итгэлийн үйл хайрын хөдөлмөр хийгээд эзэн Есүс Христийг найдварыг чинь туушдаг байнга сандаг. Бурханаар хайрлагдсан ах トゥ нараа та нарын сонгогдсоныг бид мэднэ. Учир нь бидний сайн мэдээ та нарт зөвхөн үгээр бус мөн хүч ба ариун сүнс дор бүрэн баталгаатай очсон. Тэрчлэн бид та нарын төлөө дунд чинь ямар байсныг та нар мэднэ. Та нар үлэмж зовлон дор ариун сүнсний баяр хөөртэйгээр үгийг хүлээж аван биднийг болон эзнийг дуурайгчд болсон. Ингээс та нар Македон болон Ахай дахь бүх итгэгчдэд үлгэр дуурайл болов. За өнөөдөр бүгдээрээ Тесалоник чуулганд бичсэн Илж Паулын загтлаас ялангуяа 3 дугаар ишлэлээр гарч байгаа итгэлийн үйл хайрын хөдөлмөр хийгээд эзэн Есүс Христийг найдварыг чинь туушдаг байнга сандгаа гэж хэлсэн байна. Сайн мэдээ тарагж байгаа бүхий л газруудад ялгаагүй энэ ажил байнга явагддаг гэж хэлж болно. Бүхий л чуулгануудад бүхий сайн мэдээ тарагж байгаа газар итгэлийн үйл хайрын хөдөлмөр найдварын тууштай байдал байнга байж байдаг. Энэ үед ч гэсэн Илж Паул Тесалоник чуулганы ахын дүүс дотор ч гэсэн энэ байнга явагдаж байна гэдгийг хэлсэн байна. Тэд нар өөрсдийнх нь итгэлийн үйлээр дамжуулаад тэдний итгэл улам бүр өсөж байгаа талаар дээрээс нь хайрын хөдөлмөрөөр дамжуулаад чуулган дотор улам илүү олон ахын дүүс босгон байгуулагдаж бас эзний ажилчид бий болж байгаа талаар бас тэдэнд байгаа найдвараасаа тууштай зуурж байгаа тэр байдлаар нь дамжуулаад чуулган улам илүү их бат болоод дээрээс нь Ахай болоод Македонд байгаа бүхий л итгэгч нарт үлгэр дуурайл болсон гэж хэлсэн байна. Тийм учраас өнөөдөр бүгдээрээ үүний талаар хамтдаа бодож үзээд тэгвэл бид нар жигсэн итгэлийн үйл хайрын хөдөлмөр найдварын тууштай байдал энийг улам илүү сайн хэрэгжүүлээд Тесалоник чуулганаас одоо үлгэрлэх зүйлийг хамтдаа сурж авцгаая. Өчигдөр жигсэн үгэн дээр бас зурс гарсан. Үлс 17 дугаар бүлэг дээрээс харах юм бол Илж Паул 2 дугаар сайн мэдээний аянаар явж хагаад Тесалоник сайн мэдээ тарагдаад чуулган бий болсон талаар гарч байгаа. Тэгвэл бусад газруудаас хамаагүй л онцлог нь юу байсан бэ гэхээр Тесалоникт Илж Паул тэгтлээ удаан сайн мэдээг тарааж чадаагүй. 17 дугаар бүлгээс харах юм бол 3 амралтын өдрөл синагогод үгийг тунхагласан гэж хэлсэн байгаа. Юу гэж тунхагласан бэ гэхээр миний та нарт яриад байгаа энэ Есүс бол Христчүүд ээ гэдгийг тунхагласан. Түүнийг ухаарад бас үе олон харь хүмүүс грекчүүд аврагцсан гэдэг талаар Библиэр гарч байгаа. Гэсэн ч тэр үед евдээчүүдийн маш их хавчилгаас болоод Илж Паул удаан байх боломжгүй байсан. Тэгээд бушуухан ахын дүүс Биройло
Илч Паул болоод хамтдаа явж исэн хүмүүсийг нь зүгтаалгасан үйл явдал гарч байгаа. За тэгээ зогсохгүй дээрэс нь үлдсэн байсан Тесалоникт үгийг сонсоод аврагцаан гэж байгаа хүмүүс ч гэсэн асар их хэмжээний хавчлаг гарсан талаар гарч байгаа. Тэр хүмүүсийн дотор Ясен гэдэг хүнийг Илч Паул болоод тэднийтэй хамт явж исэн хүмүүсийг гэртээ байлгасан гэдгийг сонсоод шоронд хүртэл хорьсон үйл явдал гарч байгаа. Тийм учраас Тесалоникт байнгын маш их хавчлаг өрнөөд олон бэрхшээл тулгарсан ч гэсэн Илч Паул Тесалоник чуулганы ахын дүүсийн талаар мэдээг байнга сонсож явсан. Тэгтэл тэд нэр өөрсдийнхөө итгэлийн дагуу үйлдээд бас дээр нь хайрын хөдөлмөр, найдварын тууштай байдлаас ахиад энийг алдалгүйгээр итгэлээр амьдраа явж байгааг сонсоод тэднийг урамшуулад энэ найдварын талаар бидэнд удахгүй биелэгдэх найдвараасаа баттаа зуураад амьдрах хэрэгтэй гэдэг талаар энэ захидлыг бичсэн байгаа. Тийм учраас өнөөдөр бүгдээрээ энийг хамтдаа бодож үзье. Эхлээд харах юм бол итгэлийн үүл гэж хэлсэн. Итгэл гэдэг зүйлийн талаар өчигдөр бид нар сурсан. Тэгэхээр итгэл гэдэг зүйл гарцаагүй юу вэ гэхээр үүл гэдэг зүйл хамтдаа гарч ийн. Итгэл гэдэг зүйлийг гарцаагүй юу дагж ийн гэхээр үйлс гэдэг зүйл дагж ийн. Тийм учраас Тесалоник чуулганы ахын дэгс ч гэсэн баттай итгэл тэдэнд байсан учраас 19-р ишлэлдэр ингэж хэлсэн байгаа. Учир нь тэд өөрсдөө хэрхэн та нарын дунд бий очисон болон амьд бөгөөд үнэн бурханд үйлчлэхийн тулд та нар хэрхэн шүтээнүүдээсээ бурхан өөд эргэж. Тэдний итгэл байгаа учраас яаж юм гэхээр тэр итгэлийн амьд гэдгийг баталж болох үйлс тэдний дотроос байн гарч ирсэн гэж байна. Тийм учраас тэд нэр итгэлийн үйл гэж хэлж байна. Тийм учраас өнөөдөр бүгдээрээ эхлээд итгэл гэдэг зүйлийн талаар хамтдаа нэг жоохон бодож үзцгээе. Итгэл гэх юм бол бид нар хамгийн түрүүнд Еврей 11-р бүлгийг санаж болно. Еврей 11-р бүлгийн 6-р ишлэлийг хамтдаа нэг харцгаая. Еврей 11-ийн 6. За 11-ийн 6 хамтдаа уншийе. Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь бурханд ойртон буйн тэр байдаг гэдэгт болон өөрийг нь хайгчдад тэр шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой. За 6 дугаар ишлэлээс бидний эхлээд харж болох зүйл юу вэ гэхээр итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм аа гэсэн байна. Тэгвэл энэ юу гэсэн үг вэ гэхээр бурхны хамгийн их таалж хардаг, дээрэс нь бурхны хамгийн хүсдэг зүйл юу вэ гэхээр итгэл гэдэг зүйлийг бурхан биднээс хүсдэг гэж хэлсэн байна. Итгэл гэдэг зүйлийг бурхан биднээс хүсдэг гэж хэлж байна. Нэгсэндээ тэр итгэл бурхныг үнэхээр их баярлуулдаг гэж хэлсэн байна. Бодиттой Библиэс харах юм бол Есүс эзнийг баярлуулж исэн, бас гайхшруулж исэн зүйл юу байсан бэ гэхээр энэ итгэл гэдэг зүйл Есүсийг маш их олон удаа баярлуулж, бүр гайхшруулж исэн тохиолдлууд гарсан байгаа. Хамтдаа Шинэ гэрээний Матай 8 дугаар бүлгээс нэг харцгаая. Матай 8 дугаар бүлэг. За Матай 8-ийн Матай 8-ийн 5-аас 10-ыг хүртэл за шинэ гэрээ 1091-р хуудсанд байна. Матай 8-ийн 5-аас 10 дугаар ишлэл хамтдаа уншийе. Есүсийг Капернаумд явж ороход нэгэн 100-ын дарга түүн дээр ирээд түүнээс гуйж эзэнтэй зарцмын саа өвчин тусаж гэртээ хөвтөд сүрхий өвдөж ханалж байна гэхэд Есүс би очиж түүнийг идгээе гэж хэлв. Харин 100-ын дарга эзэнтэй би таныг дээвэр дороо оруулах зохистой нь бишээ. Харин үгэл хэлээч. Тэгвэл зарцам нь идэгрэн. Би ч мөн эрх мэдэл дор байдаг хүн. Миний дор цэргүүд бий. Би нэгэнд нь яв гэхэд тэр явдаг. Нөгөөд нь ир гэхэд тэр ирдэг. Зарцтай үүнийг хий гэхэд тэр хийдэг гэж хариулв. Есүс үүнийг сонсоод гайхаж дагаж явсан олонд үннээр би та нарт хэлье. Би ийм агуу итгэлийг Израильд хинээс ч олоогүй юм байна. Энэ дээр харуул Есүс эзэн гайхаж гэж хэлсэн байна. Есүсний гайхуулсан зүйл юу байсан бэ гэхээр 100-ын даргын итгэл байна. 100-ын даргад ямар итгэл байна гэхээр Есүс бол бурхан юм аа гэсэн итгэл байна. Есүс бол төгс хүчтэй маа гэсэн итгэл байж байна. Тийм учраас би 100хан цэрэг хариуцж байгаа хүн. Тийм учраас яв гэхэд миний үгэнд хүч байдаг учраас тэр 100 хүн миний хэлснээр явдаг аа. Ир гэхэд ирдгээ. Харин Есүс та бурхан учраас үгээ айлтгал юм бол яг уу миний зарц идгэж чадна гэсэн итгэл байж байна. Тэр итгэлэл яаж юм гэхээр Есүс эзнийг үнэхээр их гайхшруулж баярлуулсан гэж хэлсэн байна. Тэгээд эзэн 100-ын даргын зарцыг нь идгээж өгч байгаа. Тэр 100-ын дарга өөрийнхөө зарцыг гайхамшигтайгаар идгээгээд эрүүл болгоод эргүүлээд авч байна.
Тийм учраас итгэл гэдэг зүйлд гарцаагүй юу вэ гэхээр тухайн хүн хийж байгаа үйлдэл байж гин бас тэр итгэлийг хараад гайхширч баярлсан эзэн бас эргүүлээ тэр хүнд хийж өгдөг үйл байна гэсэн үг. Тесалоник чуулганы ахын дүүс яаж итгэлээр сайн амьдраад Ахай, Македонд үлгэр дуурайл болсон итгэгчнэр болов. Гарцаагүй тэдний дунд эзний ажил явагдчихсан гэсэн үг. Эзэн юугаар дамжуулж ажиллаж ийм гэхээр тэр хүмүүст итгэл байгаад тэр итгэлийнхаа дагуу үйлцсэн үед бүр амархнаар хэлвэл тэр итгэлийнхаа дагуу Бурхны үгийг хүлээн зөвшөөрөөд Бурхны үгэнд найдаад бас дээр нь Бурхны үгэнд дуулууртай байх үед эзэн яаж юм гэхээр тэдний дотор өөрийнхөө хүчит үйлс гайхамшигт ажиллаа явуулж байна гэсэн үг. Тийм учраас эзнийг үнэхээр их баярлуулдаг бас эзний хүс харахыг хүсдэг зүйл юу вэ гэхээр итгэл гэдэг зүйл байна. Бас нэг үйл явдал гарч байгаа. Матай 15 дугаар бүлэг. За Матай 15 дугаар бүлгээс бүгдээр энийг нэг харъя. Матай 15-ийн 22-оос 28-ыг хүртэл 1103 дугаар утсанд байна. За би уншийе. Үзэх тун нэгэн Канаан нэмэгтэй тэр мужаас ирж эзэн Давидын хүү намайг өршөөгөөч охинд минь чөтгөр айхтар шүглжглээ гэж орилов. Харин Есүс түнд нэг ч үг хариулсангүй. Тэгтэл шавнар нь ирээд түүнийг явуулаач. Тэр эмэгтэй араас мань орилсоор байна шүү дээ гэж гуйв. Гэтэл Есүс би зөвхөн Израилийн гэрийн алдагдсан хондод илгээгдсэн юм гэсэн. Боловч өнөөх эмэгтэй ирээд түүний өмнө мөргөж эзэн надад туслаач гэхэд Есүс хүүхдүүдийн талхыг авч нохтод хаях нь сайн бишээ гэв. Харин тэр тийм ээ эзэн гэвч ноход ч эздийнхээ ширээнээс унсан үүрэмгийг иддэг шүү дээ гэсэнд Есүс эмэгтэй итгэл чинь агуу юм хүсснээр чинь болог гэхэд охин нь тэр цагт эдгэрчээ. Энэ нэмэгтэн охиныг ч гэсэн Есүс эдгэж өгсөн. Гэхдээ юуг нь харсан бэ? Тэр хүнд байгаа итгэлийг харж байна. Тэр хүнд итгэл байгаа учраас яаж юм гэхээр эцсийн хүртэл Есүсээс зүгдэж байна. Есүс өөрийг нь нохоо гэж хэлсэн ч гэсэн чамд нэгүслээ өгөх гэж ирээгүй. Израилийн гэр бүлийнхний төлөө ирсэн гэж байгаа боловч тэр эмэгтэйд итгэл байгаа учраас Есүс л миний охиныг эдгэж чадах Бурхан гэдэг итгэл байгаа учраас Есүсийн хойноос яаж юм гэхээр байнга чаргууцалсаар байгаад эцэстээ охиноо эдгээл гэж авч байна. Тийм учраас итгэл гэдэг зүйлийг гарцаагүй юу дагж ийм гэхээр итгэлийн үйлдэл дагж байна. Харин тэр үйлдлийг харсан эзэн эргүүлээд өөрийнхөө гайхамшигт хүч чадлаа тэдний дунд ажиллуулж өгч байна. Тийм учраас Бурхны хүсдэг зүйл юу вэ гэхээр итгэл гэдэг зүйлийг үнэхээр хүсдэг тэр итгэлийг хараад эзэн ажилтгаа гэж хэлсэн байна. За тэгвэл итгэл гэдэг зүйл юу вэ? Итгэл гэдэг зүйл бол маш энгийнээр хэлэх юм бол ингэж хэлж болох баг. Итгэл гэдэг бол гарцаагүй Бурхны үгийн дагуу болж л таарна. Бурхны үг л хамгийн зөвөө, Бурхны амлалт биелэгдэж л таарна гэдэгт баттай хүлээн зөвшөөрөөд түүнд найдаад яг уу түүнд дуулууртай байхыг итгэл гэж хэлж болох. Бид нэр одоо үзэх юм бол заримдаа ийм хүмүүс байдаг. Библийн семинар сонсоод ерөөсөө аврагддаггүй хүмүүс байдаг. Өчигдөр пастор хэлсэн шиг итгэл гэдэг зүйл бол өгөгддөг зүйлээ гэж хэлсэн. Харин Библийн семинар сонсоод аврагддаггүй хүмүүс ихэвчлэн яаж ийм гэхээр Бурханд итгэхгүй байгаа учраас сайн мэдээний үгийг сонсоод ойлгож чаддаггүй. Хүлээж авч чаддаггүй. Тэр нь итгэж чадахгүй. Тийм учраас аврагдаж чаддаггүй. Тийм учраас итгэл гэдэг зүйл юу вэ гэхээр Бурхны бол гарцаагүй амьд оршин байна. Дээрээс нь Бурхны үг гарцаагүй үнэн байж таарнаа. Тийм учраас би энэ үгийн дагуу байя гэдэг чи өөрөө юу вэ гэхээр жинхэнэ итгэлээ гэж хэлж байна. Тийм учраас итгэл гэдэг зүйл гарцаагүй үйл байна. Тэр үлийн дагуу эзэн өөрийнхөө гайхамшигтай үйлсийг бас тэр хүмүүсийн дотор хийж өгдөг гэсэн байна. Библиэс харвал хүмүүсийн итгэлээс хамаарат эзний ажиллаж исэн нь хүртэл өөр байгаа. Нэг удаа Есүс өндөр уулнаас бууж ирээд ирсэн чинь шавнар нь бүгдээр Есүс дээр асуудаг. Чөтгөр шүглээ татдаг байсан хүүхдийг бид нар яаж чөтгөрийн зайлуулах гээд ерөөсөө эдгэж чадахгүй байна. Тэгтэл Есүс эзэн яадаг вэ? Тэр чөтгөрийг зайлуулцдаг. За хамтдаа олж харъя. Матай 17 дугаар бүлэг. Матай 17-гийн 19-20 дугаар ишлэл хамтдаа уншийе. Тэгтэл шавнар нь Есүс дээр аминчлан ирж бид яагаад түүнийг хөөн гаргаж чадсангүй вэ гэж асуусанд Есүс тэдэнд та нарын итгэл өчүүхнийх үннээр би та нарт хэлье. Гичний үр төдийхөн итгэл та нарт байвал энэ ууланд эндээс тийшээ нүү гэж хэлбэл тэр нүүн.
та нарт боломжгүй юм гэж үгүй болно. Шавнар нь яагаад тэр чөтгөрийг зайлуулж чадахгүй байсан бэ? Шалтгаан нь ганцхан шалтгаан хэлж байна. Та нарын итгэл өчүүхнийхээ гэж хэлсэн байна. Итгэл өчүүхнээс болоод эзний ажил хүртэл багасж байна. Бүр ийм газар ч гэсэн байгаа. Есүс улан хэн блэ? Хүний дүрээр ирсэн бурхан өөрөө шүү дээ. Хүмүүсийн дотор амьдраад ажиллаж байгаа. Тэгтэл Есүсийн төрсөн гэрийнх нь нутгийнх нь яасан бэ гэхээр Есүст итгээгүй гэсэн байгаа. Тийм учраас эзэн тэнд олон гайхамшигаа үйлдэх боломжгүй байсан гэж хэлсэн. 13 дугаар бүлгээс нэг харъя. Матай 13-ийн за 13-ийн 58 дугаар ишлэл. За 58-ыг хамтдаа уншийе. Тэдний итгэлгүй байдлаас болж тэр тэнд олон хүчит гайхамшиг үйлдсэнгүй. Есүс бол ямар гайхамшигыг үйлдэж чадах нэг юм бэлээ. Тэгтэл юунаас болоод үйлдээгүй вэ гэхээр тэдний итгэлгүй байдлаас болж байгаа гэсэн байна. Тийм учраас эзний хүсдэг зүйл итгэл байна. Тэр итгэл байх юм бол эзэн гарцаагүй өөрийнхөө ажлыг гайхамшигыг үйлдэж өгдөг. Тэн дотор эзний үйлдэж байгаа тэр гайхамшиг дотор гарцаагүй шин амьд төрөөд өөрчлөлт бий болоод улам илүү итгэлээр өсөх үйл явдал байнга явагдаж байна. Тэгтэл итгэлгүй байгаа газар тэр боломжгүй гэж хэлсэн байна. Бас нэг үйл явдлыг хамтдаа харъя. Итгэсэн хүмүүст яаж юм гэхээр гарцаагүй өөрчлөлт дээрээс нь үр дүн гэдэг зүйл ирж байна. Итгэлийн амьдралаар амьдарч явж байхдаа бурханд итгээд тэр итгэлийн үйл гарах үед гарцаагүй тийм дотор яадаг вэ гэхээр үр дүн гэдэг зүйл гарч ирдэг. За энийг бүгдээр Иохан номноос нэг үйл явдал харъя. Иохан 11-р бүлэг. За Иохан 11-р бүлэг. За 11-р бүлэг дээр юу гарч байгаа вэ гэхээр Есүсийн хайртай байсан хүн гэж гарч байгаа Лазарын талаар гарч байгаа. За хамтдаа 11-ийн 1-ээс 6 хүртэл хамтдаа уншийе. Битаний Лазар өвчтөө байлаа. Битан нь Марта, түүний дүү Мария хоёрын тосгон юм. Мария бол эзнийг тосоор тослоод хөлийг нь үсээрээ арчсан тэр эмэгтэй бөгөөд ах Лазар нь өвчтөө байв. Тиймээс эгч дүүс Есүст хүн илгээж эзэм минь хараач хайрладаг хүнтэй нь өвдөв гэж хэлүүлв. Үүнийг сонсоод Есүс энэ өвчин үхэлд бус харин үүгээр Бурхны хүү алдаршуулгадахын тулд Бурхны алдрын төлөө юм гэлээ. Марта түүний охин дүү болон Лазарыг Есүс хайрладаг байлаа. Лазарын өвчнийг сонсоод Есүс байсан газараа дахин 2 хонов. За Лазар хүн дээр өвдсөн чинь Лазарын дүү Марта, Мария хоёр Есүс рүү хүн илгээсэн байна. Таны хайртай хүн Лазар өвдсөн. Тийм учраас бушуухан хүрээд ирээ гэсэн. Тэр хоёр юу гэж бодсон гэхээр Есүс бушуухан ирээд Лазарыг эдгэж өгөх баха гэж хүлээж байсан баг. Тэгтэл Есүс эзэн зориуд яасан бэ гэхээр 2 хоног саацсан гэж хэлсэн байна. Тэгчээ түүний дараа Есүс яваад очисон чинь Лазар алидины өөд болсон. Дээрээс нь Марта, Мария хоёр Марта Есүс дээр ирээд ингэж хэлдэг. Эзэн та хэрвээ энд байсан бол ах маань үхэхгүй байх байсан юм аа гэж хэлдэг. Нэгсэндээ жоохон гомцсон маягтай, бухимдсан маягтай хэлж гин. Хэрвээ та жоохон эртхий ирээд ирсэн бол үхэхгүй байх байсан юм аа. Тэгээ хэсэг үйл явдал болсны дараа Есүс юу гэдэг вэ гэхээр хатыг зайлуул гэж хэлдэг. Тэр үед Марта юу гэж хэлдэг вэ? Алидины өмхийрсэн байгаа гэж хэлдэг. Харин тэр үед Есүс ингэж хэлсэн. Хамтдаа 11-ийн 40-р ишлэл. Хамтдаа уншийе. Есүс Мартад хэрв чи итгэвэл Бурхны алдрыг харна гэж би чамд хэлсэн босуу. Нэгсэндээ Мартад юу гэж хэлж ийм гэхээр үүнээс өмнө Есүс эзэн Мартагийн итгэлийн талаар ч гэсэн асуусан. Амьлал болон би амьлал ба би байгаа юм аа. Чи үүнд итгэж байгаа юу гэсэн. Тэгтэл Марта юу гэвэл тийм ээ эзэн би итгэж гинэ гэж хэлсэн. Тийм учраас Есүс хатыг зайлуул гэж хэлж байна. Нэгсэндээ юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ Марта үнэхээр чи надад итгэж л байгаа бол намайг ам ба амьлал гэдэгт итгэж л байгаа бол яа гэж аав. Хатыг зайлуулаа. Хэрвээ итгээд хатыг зайлуулчих юм бол Бурхны алдрыг харна гэж хэлсэн. Тэгтэл Марта энэ үед юу гэж хэлсэн гэхээр алидины өмхийрээд бүр 4 хонцсон байгаа. Одоо бүр нэгэнтээ өнгөрсөн юм шүү. Бүр хожим яг уу дахин бүх итгэгч нар дахин амьлах үеэр л манаах амьлах баха. Тэрнээс биш хатыг зайлууллаа гэд одоо болохгүй баха гэж хэлж байна. Харин тэр үед Есүс эзэн юу гэхээр хэрв чи итгэвэл Бурхны алдрыг харна гэсэн.
Энэ үгэнд Марта итгээд хадыг зайлуулсан. Тэгтэл юу болсон? Хэнийг харж чадж байгаагүй, хизээж өмнө нь болж байгаагүй үйл явдал тэр үед болж байна. Хамтдаа 43-ыг хамтдаа уншийе. 43 44. Тэр ийн айлдаад чанга дуугаар Лазар гараад иргэж хашгирав. Талигаач гар хөл нь оршуулгын болтоор болттой, нүүр нь алчуураар оролттой чигээрээ гарч ирэв. Есүс тэдэнд тайлж түүнийг явуул гэв. За, юуг харав гэхээр гарцаагүй Есүсийн хэлсний дагуу болж байна гэдгийг харж байна. Өөрсдийнхөө ахыг амьд хүлээгээд авчлаа. Дээрээс нь энэ үед эргэн тойронд нь байсан бүхий л хүмүүс Есүс хинбэ гэдгийг мэдэж аваад Есүст итгэдэг байсан хүмүүсийн, Бурханд итгэдэг байсан хүмүүсийн итгэлэн ч гэсэн өссөн гэж хэлж байна. Дараагийн удаа Есүсийн хэлсэн үгнээс зүрх болов? Эсвэл тэр үгэнд эргэлзэх болов? Гарцаагүй Бурхан энэ үйл явдлаар дамжуулаад Есүс алдарч байна, Бурхан алдаршиж байна. Дээрээс нь тэр эргэн тойронд байгаа хүмүүсийн итгэлийг өсгөж өгч байна. Тэгм учраас итгэл гэдэг зүйлийн гарцаагүй үйл байна. Тэр үеийн дараа Бурханы өгдөг өөрчлөл, шагнал, дээрээс нь итгэлийн өсөлт гэдэг зүйл гарцаагүй байна гэсэн үг. Тийм учраас манай баруун үсгийн чуулгануудын аауд бид үнэхээр итгэл байгаа бол юу байх ёстой вэ гэхээр тэр итгэлийн дагуу хэмжээний үйлдэл бидэнд байх хэрэгтэй гэсэн үг. Тэр үйлдэл нь юу вэ гэхээр итгэл гэдэг зүйлийг өөрөөр хэлэх юм бол зүгээр нэг үгээр хэлнэ гэх юм бол зүгээр л дуулууртай байдлаа гэж хэлж байна. Тэр үнэхээр л Бурханы үгэнд итгэдэг л бол үнэхээр л Бурханд итгэдэг хүн бол надад итгэл байгаа л бол тэр үгэнд би дуулууртай байгаад амьдрах юм бол эзэн гарцаагүй тийм дотор тэр итгэлийн үлийг бий болгож явуулж өгнө гэсэн үг. Тесалоник чуулганы ахын дүүс дотор улам илүү олон хүмүүс аврагдаад чуулган улам бат бөх болоод дээрээс нь Македон Ахайд байгаа бүхий л итгэгчнэрт үлгэр жишээ болсон шиг үнэхээр надад итгэл байгаад тэр итгэлийн дагуу үйлдэл гарч ил байх юм бол Бурханы үгэнд итгэснийхаа дагуу би дуулууртай байж л байх юм бол гарцаагүй өөрчлөлт гэдэг зүйл гарч ирнэ гэж хэлж болно. Хамтдаа Иохан 15 дугаар бүлгээс нэг хамтдаа бодож үзье. Иохан 15-ийн 1-р ишлэл. За, 15-ийн 1-ээс 5-ыг хүртэл за хамтдаа уншийе. Би бол усан өдмийн жинхэнэ мод, эцэг минь усан үзэм тариалагч билээ. Миний дотор байгч жимс ургуулдаггүй мөчр бүрийг тэр авч хайна. Жимс ургуулдаг мөчр бүрийг их жимстэй болгохын тулд тэр тайрч арчилдаг. Миний хэлсэн үгээр та нар хэдийнэ цэвэр болжээ. Миний дотор байх тун. Би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй бол мөчр өөрөөсөө жимс ургуулж чадахгүй адил та нар миний дотор байхгүй бол тийм байх болно. Би бол усан үзмийн мод, та нар мөчрүүд. Хэн миний дотор байж би мөн түүний дотор байна. Тэр их жимс гаргана. Учир нь надаас ангид та нар юу ч хийж чадахгүй. За энэ дээр бидний барыг байнгын сонсдог үг байна. Библийн семинар сонссныхаа дараа хамгийн түрүүнд барыг сонсдог үг бол Иохан 15 дугаар бүлэг усан үзмний модны зүйрлэл байна. Та бүхэн энэ үг үнэхээр үнэн гэдэгт итгэдэг үү? Үнэхээр итгэдэг бол усан үзмний модондоо залгаатай байх. Тэр жинхэнэ итгэлийн үйл гэж хэлж байна. Усан үзмний модондоо залгаатай байх. Энэ Иохан 13 дугаар бүлгээс авахуулаад Есүс эзэн яг загалмаад баригдахынхаа тэр шөнөө шавнартаа айлцсан сургаал байна. Одоо хэдхэн цагийн дараа Есүс яг үгээр баригдаад загалмаа дээр цовлогдоод энэ ертөнцөөс явна. 13-ийн 1-р ишлэлийг за бүгдээрээ түр харцгаая. Иохан 13-ийн 1 хамт уншийе. Энэ ертөнцөөс салж эцэг өөдөө очих цаг нь болсныг алгаслын баяраас өмнө Есүс мэдээд дэлхийд байсан өөрийнхнийгөө хайрлаж байсан тул тэднийг эцэг хүртэл хайрлав. Шавнартайгаа баг хамгийн сүүлчийн шүн, хамгийн сүүлийн хамгийн үлдсэн жоохон байгаа хугацаанд Есүс эзэн маш их олон чухал зүйлүүдийг бараг тушаал гэж хэлж болох үгүүдийг айлцсан байгаа. Энэ дотроос хамгийн том нь юу вэ гэхээр энэ байна. Миний дотор байх тун. Хэрвээ аврагдсан Христ итгэгч хүн усан үзмний бодондоо залгаатай байх юм бол аяндаа үр жимсийг ургуулна гэж хэлж байна. Тэгээд 8 дугаар ишлэл дээр гисэн та нар их жимс гаргаж миний шавнар болоход эцэг минь алдаршнаа. Яг учраас манай баруун бүсийн чуулганы аауд маань үнэнхээр та бүхэнд итгэл байгаа бол та бүхэн Бурхны бидэнд аврагдсан хүн тушааж байгаа бүр тушаал гэж хэлж болох энэ үгэн заавал дуулууртай байгаад амьдраасаа гэж хүсэж байна.
усан үзмний модондоо та бүхэн залгаатай байгаарай. Хэрвээ үнэхээр баттай аврагдсан хүн бол та бүхэн энэ нөхөрлөл дотор байнга залгаатай байгаарай гэж хүсье. Цуглах ёстой цагтаа цугладаг, үг нөхөрлөлдөө байнга оролцдог. Энэ юу вэ гэхээр үнэхээр итгэл байгаагийн бас нэг яг уу илрэл гэж хэлж болно. Хэрвээ энэ үгэнд үнэхээр итгэжил байгаа бол та бүхэн энэ үгийг биелүүлээд үзээрэй. Үг нөхөрлөө битгий таслаарай. Өчигдөр ахын дүүсийнхаа гэрчлэлийг сонсоо бас танилцуулгын сонсоход яалчгүй аауд учраас та бүхэн чуулган дотор их чухал үйлчлэлүүдийг дааж авсан байгаа. Манай чуулганаас ч гэсэн ирсэн аавуудаас ихэнх нь дандаа одоо үйлчлэлийн багийн гишүүд бас ахлагч нар байгаа. Энд байгаа бусад чуулгануудын маань аауж гэсэн ялгаагүй гэж бодож байна. Тэгэхээр үнэхээр итгэл байгаа бол та бүхэн энэ үгэнд дуулууртай байгаад амьдраарай гэж хүсье. Усан үзмний модондоо залгаатай байж ижил бид нэр итгэлээр амьдрч чадна. Дээрээс нь бас үр жимс гаргах боломжтой. Итгэлийн амьдралаар амьдарж байгаа хүн энэ үгэнд дуулуургүй байгаа, эсвэл энэ үгэнд итгэхгүй байгаа, энэ үгийн дагуу үйлдэж чадахгүй байгаа Христэд итгэгч хүн итгэлийн амьдралаар амьдрна гэж байх уу? Усан үзмний модноос салцсан эсвэл тусдаа явж байгаа хэрнээ итгэлийн амьдралаар амьдарж байгаа хүн гэж хэлж болох уу? Тийм учраас бид бүхэн энэ үгэнд гарцаагүй дуулууртай байгаад амьдраасай гэж хүсэж байна. Та бүхэн усан үзмний модондоо заавал залгаатай байгаарай. Гэхдээ бас нэг зүйлийг бодож үзэх хэрэгтэй. Энэ дотор бас одоо тэгж бодож байгаа юм байж байгаа. Би ч яг гоо залгаатай байгаа. Би ч яг гоо байнга үг нөхөрлөлтөд бол оролцож байгаа гэж байгаа. Гэхдээ үнэнхээр энэ үг үнэн бол залгаатай байх юм бол энэ дотор яадаг вэ гэхээр үр жимс гарч ил байх ёстой гэж хэлсэн байна. Хэрэв үнэнхээр би энэ үгэнд итгээд энэ үгийн дагуу үйлдээд явж ил байгаа бол гарцаагүй өөрөөс мань үр жимс гарах ёстой гэсэн байна. Тэрнээс ч Бурхны хүсэж байгаа зүйл 8 дугаар ишлэл дээр хэлсэн та нар их жимс гаргаж миний шавнар болоход эцэг минь алдаршнаа. 1 дугаар ишлэл дээр нь хэлсэн би бол усан үзмийн жинхэнэ мод эцэг минь усан үзм тариалагч гэсэн. Бурхан үнэхээр усан үзм тариалагч юм бол Бурхны хүсэж байгаа зүйл юу вэ гэхээр үр жимс ургуулж байгаа усан үзмийн модыг л Бурхан хүсэж байна гэж хэлж болно. Усан үзмний мод за Изекэл 15 дугаар бүлэг дээр усан үзмний модны талаар хэлсэн байгаа. Хамтдаа харъя. Хуучин гэрээ Изекэл 15 дугаар бүлэг. Йохан 15 би хувьдаа Йохан 15 дугаар бүлгийг бодох болгоно давхар Изекэл 15 дугаар бүлэг бодогддог. Изекэл 15 дугаар бүлэг. Изекэл 15 Изекэл 15-ын 2-3 дугаар ишлэл. 2-3 хамтдаа уншийе. Хүний хүү усан үзмийн мод бусад модноос усан үзмийн мөчөр ой моддын дундаас юугаараа давуу билээ? Ямар нэгэн зүйл хийхээр үүнээс мод авч чадах уу? Юм үлгөх дигээгч болов үүнээс авч болох уу? Энд Бурхан хэлж байна. Усан үзмийн мод тэр усан үзмний мод гэдэг модонд бусад ой моддыг бодвол хуш модыг бодвол нарс модыг бодвол дээр дэдэх зүйл байгаа мó гэж. Та бүхэн усан үзмний модыг харж ирсэн мэт үү? Нэг голоос маш их урт зүгээр мөчрнүүд салаалж ургадаг. Одоо нэг дэлхийд дээр байгаа хамгийн том мод гэсэн чинь бараг 4 метрийн диаметртэй гол нь бүдүүн болсон. Нэг мөчр нь хэдэл 36 м орчим урттай саглаас мөчрүүдтэй тийм усан үзмний мод байна. Тэр модыг аваад тайрж аваад ямар нэгэн тавилга хийх боломжгүй мод. Усан үзмний модыг юунд хэрэгжилж болох вэ гэхээр хэрэглэх ямар ч боломж байхгүй. Библиэлд энэ дээр хэлсэн ганц боломж нь юу гэхээр гал тайж шатааж түлээ болгож л ашиглах боломжтой. Тэрнээс биш тавилга хийх ч юм уу ямар нэгэн эд хэрэглэл хийх ямар ч боломжгүй мод. Байшин барих ч боломжгүй мод. Тийм учраас усан үзм тариалагч Бурхан маань энэ модоор өөр ямар нэгэн зүйл хийх гэж мөчөртөө модондоо залгаатай байгаарай, мөчрөө чи ургаарай гэж хэлээд байгаа юм биш. Ганцхан хүсэж байгаа зорилго нь юу вэ гэхээр үр жимсийг л хүсээд усан үзмийг ургуулахын тулд усан үзмний тариалагч энэ модыг арчлаад ургуулад биднийг юу гэж байгаа вэ? Модондоо залгаатай байгаарай гэдгийг байнга захиж хэлж байна гэсэн үг. Тийм учраас Бурханы хүсэж байгаа зүйл би модондоо залгаатай байгаад 10 жил, 20 жил яг л хിവэрэ байхыг Бурхан хүсдэггүй гэсэн үг. Тэр ерөөсөө Бурханы хүсэл биш байна. Үнэхээр энэ үгэнд итгээд бас энэ үгийн дагуу үйлдэж байгаа хүн бол гарцаагүй модондоо залгаатай байгаад энэ модон дотор юу явах вэ гэхээр тэр итгэлийн үйл явагдчих хэвээр гэсэн. Улам илүү жоохон бүдүүрч ургадаг ч юм уу. Тэгж байж байгаад өөрөөсөө нэг ч болов усан үзм нэмж ургуулдаг ч юм уу. Ийм байдал байж үжил
би энэ үгийн дагуу амьдарч байгаа Христэд итгэгч хүн гэж хэлж болох байх. Ямар ч би өөрөө өөрчлөгдсөн зүйл байхгүй. Эсвэл ямар нэгэн байдлаар надаар дамжуул сайн мэдээ тараагдахгүй, гим нүглээ хаяж чадахгүй. Яг л бах байдаг чинээгээр би 5 жил, 10 жил үг нөхөрлөлд 90 очин байлаа гэд. Тийм үү? Хэрвээ тийм байдалтай байх юм бол нэг бол энэ үг буруу байна. Эсвэл би өөрөө энэ үгийн дагуу амьдрахгүй байна л гэсэн үг болж байна. Тийм үү? Хэрвээ үнэхээр энэ үг үнэн бол би ус үзмийн модондоо яг залхаатай, жинхнээсээ залхаатай байж хэл юм бол аяндаа үр жимсийг ургуулж өгнө гэж бурхан хэлсэн. Тайрч арчилдаг гэж хэлсэн. Тийм үү? Гарцаагүй үр жимс ургуулна гэж хэлсэн. Тийм учраас нэг бол энэ үг худлаа байж таарна. Эсвэл өөр юм маань ус үзмийн модондоо би залхаатай байна гэж бодоод байгаа маань буруу байж болно гэсэн. Тийм учраас би зөвхөн ялангуяа манай аауд маань үүнийг заавал бодож үзээсэй гэж хүсэж байна. Тав хүн ч гэсэн мэдэх байх. Одоо чуулган болгонд хамгийн хэцүү хэсэг юу байна вэ гэхээр одоо энэ манай Монголд байгаа бүхий л чуулгануудад юу гэхээр аудын хэсэг хамгийн одоо жоохон хэцүү байдаг. За ингэж хэлж байгаад уучлаарай аауд юм нэрсэн. Хамгийн их өөрчлөгддөггүй, гим нүглээ хайдаггүй, дээрэс нь бас тууштай итгэлийн амьдралаар амьдрч чаддаггүй хэсгүүд юу вэ гэхээр аудын хэсэг байгаад байдаг. Одоо анх намайг аврагдах үе ч гэсэн Улаанбаатар төвжүүлгэн тэр үед нэг 40 30 орчим итгэгчтэй байсан. Бараг тал нь аауд байсан. Тэр хүмүүс дотроос одоо чуулган дотор байгаа хүн ерөөсөө байхгүй. Чигдрээс Балжаан үржтэй ярилцсангаа дээр үед хамт нөхөрлөжсэн аауд одоо бас байхгүй шүү гэдэг талаар зөндөө ярилцаж үзсэн. Тэрний шалтгааны хувьдаа тэгж бодож үзсэн. Аав гэдэг нэрээс болоод нэг айл гэрийн эцэг хүн тийм байдаг шүү дээ. Яалчгүй би чи энэ юрхийн тэргүү учраас үр хүүхдүүдээ одоо үл тоогдохгүй, их нэртэй үл тоогдохгүй байхын тулд би чи их мундаг байх ёстой гэсэн тэр нэг үүрэг хариуцлага байдаг. Тэр үүрэг хариуцлага, тэр мундаг байдлаа зохиомлоор өөрөө бий болгох гэж маш их оролддог. Тэрнээс болоод гэртээ чанга дуурдаг ч юм уу, эсвэл хүүхдүүдээ ихнэрээ албатдаг ч юм уу, өөрийнхөө үгэнд шууд захирагдуулдаг ч юм уу. Тиймэрхүү байдлаар хүчилж маш их тэрийг хийж явах тохиолдол олон байдаг. Тэгтэл чуулган дотор байхлаарэ ч гэсэн тиймэрхүү байдлаар аудын хэсгийн хүн шүү гэдэг нэрийг бий болгох гэж оролдох тохиолдол их олон байна. Жинхэнэ өөрт нь тэр итгэл байхгүй хэрнээ. Бас өөрөө тэрийг биелүүлээд дуулууртай байж амьдрч чадахгүй хэрнээ. Өөрөө ирэхгүй тийм байдалтай юм шиг харуулах шаардлагатай. Эсвэл өөрт нь байхгүй ч гэсэн тэр итгэлийг бусад ахын дүүсээс шаардах тийм хандлага их гарч ирдэг. Түүнээсээ болоод дотроо хоосон байгаа итгэлийн амьдрал гадна талаа хичнээн сүртэй байлаа гэдээ яг уу. Хэсэг хугацаа өнгөрөхгүй л бүх зүйл нь ил тод болоод итгэлээс унаад өгдөг. Тэгээд яг уу харамсалтайгаар итгэлийн амьдрал нь дуустдаг тохиолдлууд их олон байдаг. Тийм учраас манай аауд та бүхэн энэ удаа би аав гэдэг нэрээс илүүтэйгээр зүгээр би бурхны өмнө амьдарч байгаа нэг Христэд итгэгч хүн шүү. Би ч гэсэн ялгаагүй бурхны өмнө итгэлээр балчир байгаа хүүхдтэй адилхан итгэлийн хүн шүү. Яг надад үнэхээр жинхэнэ тэр итгэл бас жинхэнэ үйлс байна уу гэдгийг заавал нэг удаа бодож үзээсэй гэж хүсэж байна. Энэ удаагийн цугларалтаар. Зөвхөн аав гэдэг нэрээсээ болоод өөрийнхөө хувийн итгэлийн амьдралдаа анхаарахгүй зөвхөн гадна талын хэлбэр зүйл төдий зүйлдээ анхаарад ингэх ёстой, ийм байдаг, ингэх нь зөв, та нар ингэх хэрэгтэй. Бусад ахын дүүсээ тэгж уриалдаг боловч яг өөрт маань тэр итгэл байна уу гэдгийг заавал нэг удаа бодож үзээсэй гэж хүсэж байна. Тэр итгэлийн дагуу би үнэхээр үлдээд ядчил би энэ Иохан 15 дугаар бүлэг дээр хэлсэн Есүсийн үгэнд дуулууртай байгаад үнэхээр надаас үр жимс гарч ийн үү гэдгийг та бүхэн заавал бодож үзээрэй. Зүгээр гоё саглааж ургасан том мөчөр биш. Жинхнээсээ үр жимс ургуулдаг мөчөр би мөн үү? Тэрийг та бүхэн заавал нэг удаа бодож үзээсэй гэж хүсэж байна. Тэр үр жимсийг л эзэн хүсдэг. Тэр үр жимсийг л харахыг хүсэж байгаа. Тэгтэл тэр үр жимс юунаас бий болж юм гэхээр итгэл гэдэг зүйл байгаад тэр итгэлийн дагуу үйлдсэний дараа л тэр болгон бий болох боломжтой. Тийм учраас эзний хүсдэг зүйл юу вэ гэхээр итгэлийг эзэн хүсэж байна. Ямар итгэл вэ гэхээр Луг 5 дугаар бүлгээс хамтдаа нэг харъя. Луг 5 дугаар бүлгийг Луг 5-ын 5 6.
За эхлээд 4-өөс 6 хүртэл уншийе. 4-өөс 6 хамтдаа уншийе. Тэрээр айлдж дуусаад Симонд усны гүн рүү н оч. Загасчлахын тулд тороо доошлуул гэхэд Симон эзэнтэн бид шүнжэнгөө зүдэд зүтгээд юу ч бариагвэ. Гэхдээ хэлснээр тэн тороо доошлуулъя гэв. За. Ийм үйлдэл маш олон загас орсноор тор нь хүүрч иглэв. За Есүс эзэн шүнжэнгөө загас бариад юу ч барьж чадаагүй тороо угаага байж исэн Петр дээр ирээд Симон Петрийн завин дээр гараад үгээ айлддаг. Тэгчингүүтээ юу гэж хэлдэг вэ гэхээр гүн газар руу тороо хаяа. Усны гүн рүү н очоо. Загасчлахын тулд тороо доошлуул гэж хэлсэн. Тэр үед Симон Петрийн хийсэн зүйл юу вэ гэхээр тийм үү? Хичнээн би очоод шүнжэнгөө барих гэж юу ч барьж чадаагүй. Тэгээ дээрэс нь гүн хэсгээс нь одоо загас баригдахгүй. Дээрэс нь үүр зайдаа өглөө болсон учраас одоо загасууд аль хэдийн хоолдог цаг нь өнгөрөөд одоо загас баригдах ямар ч боломжгүй болсон цагаа. Гисэн ч гэсэн яа гэсэн хэлснээр тэн тороо доошлуулъя. Нэг гэсэндөө Есүсийн үгэнд итгээд тэр үгийн дагуу үйлдэл өмнө нь харж байгаагүй үйл явдлыг Петр харлаа. Бүр дүүрэн загас баригдаад тор нь хүүрээд эхэлж байна. Тийм учраас Бурхны үгэнд итгэнэ гэдэг бол тэр Бурхны үгийн дагуу үгэнд найдаад үгийн дагуу ямар тэр үгэн зохистой үйлдэл хийхийг л жинхэнэ итгэл гэж хэлж байгаа. Надад итгэл байгаа гэсэн ирнэ. Би ерөөсөө үгийн дагуу үйлдэхгүй бай. Христэд итгэх хүн шиг үйлдэл гаргахгүй бай. Тэрийг яг уу Библиэлд үхмэл итгэл гэж хэлж байгаа. Тийм учраас итгэл гэдэг зүйл гарцаагүй дагаж явж байгаа зүйл юу вэ гэхээр дуулууртай байдал. Дуулууртай байдал. Тийм учраас Петр үгэн дуулууртай байсан учраас л Бурхны тэр гайхамшигыг харж чадлаа. Тэгвэл энэ гайхамшигыг харсан Петр яг уу чи намайг даг. Би хүмүүсийн загас чинь болгоё гэж хэлсэн тэр үгэнд нь Петр дуулууртай байгаа дагаад явж чадчих. Та хүн бодоод үзээрэй. Зүгээр л Галил нуурын ирэг дээр насан туршдаа загас барьдаг байсан хүнийг Есүс эзэн ирэнгүүтээ чи намайг дагаа. Би чамайг хүмүүсийн загас чинь болгоё гэвэл та бүхэн Петрийн оронд байсан бол Есүсийг дагаж явах байсан уу? Тийм үү? Хэрвээ анх намайг одоо чуулганаас дуудах гэсэн тийм бодол байсан. Би одоо номлогч бол чадна гэж үү дээ. Одоо над чиг ийм итгэлтэй, ийм хүн яаж номлогч байж болох вэ? Тийм бодол байсан. Гэхдээ Бурхан хинбэ гэдэгт найдаад яг үндэ энэ дуулууртай байсан. Бидний итгэлийн амьдрал ч гэсэн бүр үнэхээр өөрөө чадмааргүй зүйлүүд ч гэсэн байдаг. Тийм үү? Гэхдээ тэр үед энийг хэлж байгаа нь Бурхан шүү дээ гэд Бурханы үгэнд итгэсэндээ тэр нь дуулууртай байгаад хийдэг тохиол олон байна. Петр ч гэсэн ялгаагүй. Зүгээр жирийн загасчин байсан Петрийг ямар ч мэдлэг боловсралгүй сургууль соёл сураагүй байсан Петрийг хүмүүсийн загасчин болгоё гэж хэлэхэд дагаж явсан шалтгаан юу вэ гэхээр өмнө нь Есүсийн үгэнд дуулууртай байгаад амьдралдаа барьж чадаагүй их олон загсыг бариад үдцсэн учраас яаж юм дуулууртай байж чадчих. Тийм учраас гарцаагүй итгэлийн үйл байгаа газар Бурхан өөрийнхөө гайхамшигыг өөрийнхөө амлалтыг биелүүлж өгөөд тэр хүний итгэлийг өсгөж өгөөд улам илүү ихээр яг тэр хүнийг том итгэлтэй хүн болгож өгдөгөө гэж хэлж байна. Тесалоник чуулганы ахын дүүс ихэндээ үгийг хүлээж аваад үгэнд итгээд өөрсдийнхөө шүтээнүүдээс эргээд гим нүглээ хаяад Бурхны үгийн дагуу айжмаар үйлдэл ирэнгүүт Бурхан яв. Тэдний дотор өөрийнхөө амлалтыг биелүүлж өгөөд Македон, Ахай дахь итгэгч нарт үлгэр жишээ болсон итгэлтэй хүмүүс болж байна гэсэн. Тийм учраас итгэлийн өсөлт гэдэг зүйл гів гинтэл би ямар нэгэн поз авснаар ч юм уу эсвэл би нэг хэлбэртлээ гэж жинхэнэ итгэлтэй хүн болчдөг биш. Айжмаар нэг Бурхны үгэнд итгээд тэр үгийн дагуу үйлдээд тэр амлалтыг Бурхан биелүүлж байгааг мэдэрж байгаа энэ туршлага хуримтлагдах тусам яаж юм гэхээр дараа нь би хүмүүсийн загас чинь болгоё гэж хэлэх үгэнд хүртэл дуулууртай байгаа дагаж чаддаг. Дараа нь Бурхан өөр чуулган дотор өөр үйлчлэл хариуцуулахад ч тэр Бурхан хэлж байгаа юм чинь ямар ч л байсан би дуулууртай бай гэж хэлж чаддаг. Бурхны үгэнд юу ч бай хэцүү зүйл байсан ч би итгээд дуулууртай дагаж чадна гэдэг тийм итгэлтэй хүн болж өөрчлөгддөг гэсэн. Тийм учраас итгэл гэдэг зүйл гарцаагүй үйлдэл гэдэг зүйл байна. Тэр үйлдэлийг эзэн шагнаж өгөөд өөрийнхөө амлалтыг биелүүлж өгөөд улам илүү ихээр итгэлийг нь нэмж өгдөгөө гэж хэлж байна. Тэр итгэлийн үйл байгаа газар л жинхнээсээ сайн мэдээний ажил явагдаад үлгэр жишээ болсон жинхэнэ аауд бий болох боломжтой гэсэн.
хүндлэл гэдэг зүйл ялгаагүй. Заримдаа өмнө нь сүмийн сургууль нөхөрлж явахад нэг ийм эцэг эхчүүд олон байсан. Одоо өмнө нь миний нөхөрлжсэн чуулганд гэр бүлээрээ явдаг итгэгчнэр их олон. Тийм учраас хүүхдүүд нь одоо өсвөр насны хүүхдүүд учраас аав ээжүүд нь ингэдэг тохиол их байсан. Домтгочоо та манай хүүхдтэй нэг нөхөрлөө сайн хилээд өгөө. Ерөөсөө аав ээжийнхээ үгэнд орхоо болоод аав ээжигээ тоохоо боллоо гэл. Аав ээжигээ юм хэлэхлээр үгэнд орхоо боллоо гэдэг. Мэдээж тэр хүүхэд аав ээжийнхээ үгэнд дуулууртай байх нь бол зөв. Тэгтээ гэртээ аав ээж нь ямар байгааг сонсоод үзэхлээр тэр хүүхдийн гаргаж байгаа үйлдэлийг бас бодож үзэж болохоор. Юу гэхээр аав ээж нь гэртээ ерөөсөө Христэд итгэгч хүмүүс шиг байхгүй. Тийм байхад яаж хүүхдээсээ Христэд итгэгч байхыг хүүхдээсээ шаардаж болох вэ? Тийм үү? Тийм учраас хүндлэл гэдэг зүйл бас үнэхээр тийм зүйл яаж бий болж байна гэхээр би боддоор өөрийнхөө итгэлийн дагуу үйлдэж байгаа цагт л тэр болгон аяндаа бий болоод явж байна гэсэн чуулган дотор. Тийм учраас энд байгаа манай аауд дээрээс нь үйлчилж байгаа үйлчлэлийн багийнхан маань та бүхэн үнэхээр итгэлийнхаа дагуу заавал үйлдэж амьдраасай гэж хүсэж байна. Тэгж байж л жинхнээсээ хүндлэгдсэн Христэд итгэгч юм болно гэхээс биш. Зүгээр би хэлбэр барьлаа гэд эсвэл зүгээр би ийм байна гэж хэллээ гэд яг улмал хоосон итгэлэл болох боломжтой гэсэн. Тийм хүн яг үндэ ямар ч үр жимсийг өөрөөсөө ургуулж чадахгүй. Тийм учраас та бүхэн заавал өөрийнхөө итгэлийн дагуу заавал үйлдэл гаргаарай. Тэрийг та бүхэн заавал өөрийнхөө итгэлийн амьдралд бодоод үзээрэй. Та бүхэн дүргийн ахлагчигээд эсвэл чуулган дотор өөр чухал үйлчлэлүүдийг хийж явахдаа та бүхэн өөрийгөө ч гэсэн Христэд итгэгч хүн гэдгээ бити мартаарай. Христэд итгэгч хүн ийм байх хэрэгтэй, ийм байх ёстой гэдэг талаар дүргийн ахын дүүстэйгээ ярьдаг хэрнээ. Би өөрөө тэн дотроос өөрийгөө хасчихл юм бол яг уу тэр зөрүүтэй буруу зүйл болоод явчихж байна гэсэн. Тийм учраас та бүхэн заавал өөрийнхөө итгэлийн дагуу үйлдээд үр жимсийг гаргаад амьдраасай гэж хүсэж байна. Та түүний дараа Тесалоник чуулганы ахын дүүст байсан бас нэг зүйл юу вэ гэхээр хайрын хөдөлмөр гэдэг зүйл байна. Хайрын хөдөлмөр. Гэтэл хайр гэдэг зүйл ч гэсэн их сонирм. Хайр гэж яг юу юм? Та бүхэн хайр гэж яг юу вэ? Одоо ялангуяа энэ дээр гарч байгаа итгэл, хайр, найдвар гэдэг энэ гурвыг яг юу вэ гэж асуухлаар яг юу гэж оновчтой хариулах вүлээ гэдгийг бас яг сайн мэддэггүй тийм үгнүүд байгаа. Хайр гэж юу вэ? Хайр гэдэг зүйл бид нар бол анхнаасаа төрөлхийн л хайр гэж яг юу вэ гэдгийг ерөөсөө мэддэггүй байсан. Хайр гэж яг юу юм болоо? Хайр гэж юу вэ гэж асуух юм бол үнэхээр оновчтой хариулчих хүн огт байгаагүй. Тэгвэл Библиэлд Бурхан хайр юу вэ гэдгийг биднэрт тодорхой мэдүүлж өгч байгаа. Тийм учраас л түүгээр дамжуулаад энэ хайр гэдэг зүйл юу юм бэ гэдгийг бид баттай мэдэж авсан. Ром 5 дугаар бүлэг дээрээс нэг харъя. Ром 5 дугаар бүлэг. Ром 5-ын 7-8 дугаар ишлэл. За 7-8 хамтдаа уншийе. Хин нэгэн зөвхтний төлөө барагтай бол үхэхгүй ч сайн хүний төлөө хин нэгэн үхэхээр зүрхэлж магадгүй юм. Гэтэл биднийг нүгэлтнүүд байхын л Христ бидний төлөө үхснээр Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан юм аа. Зөвхтний төлөө барагтай бол өгөхгүй. Сайн хүний төлөө бол хин нэгэн үнэхээр зүрхэлж магадгүй. Өөрт нь сайн зүйлийг үргэсэн хүний төлөө бол хүн зориглоод явах. Тэр хүний өмнөөс амиа өгдөг тохиолдлууд мэрсэр гардаг. Тэгвэл жинхэнэ хайрыг бид нэр юунаас харж мэдвэ гэхээр гэтэл биднийг нүгэлтнүүд байхын л Христ бидний төлөө өгснээр Бурхан намайг ямар их хайрладаг вэ? Хайр гэж юу вэ гэдгийг мэдэж авч байна. Та бүхэн энэ ишлэлийг бодоод үзээрэй. Гэтэл биднийг нүгэлтнүүд байхын л гэдэг чинь юу гэсэн үг вэ? Нүгэлтнүүд байхын л. Нэг удаа Библи уншиж байгаад энийг уншиж байгаад ингэж бодож үзсэн. Анх одоо аврагдах үедээ өөрийнхөө гим нүглийг би нэг бэлгүүний гим нүгэл бүгдийг Бурхан уучлаад өгсөн. Би ч одоо нэг иймэрхүү хэмжээний гимтэй байж тарнаа. Их л том нүгэлтэн байна. Тэр гим нүглийг ийм зүйл гэж бодсон. Тэгтэл итгэлийн амьдралаар явах тусмаа бүр илүү өөрийнхөө гим нүглийг мэдж байгаа.
Одоо би дөнгөж 35 настай. Тэгтэл Есүс эзнийг эртэл би дахиад итгэлээр амьдрна. Тэгх тусмал улам бүр миний гимнүгэл, миний сул тал, миний муу муухай байдал зөндөө олон үгээр дамжуулаад өөрт маань харагдаж байгаа байх. Энэ би төрснөөс авахуулаад Бурхны өмнө очин очтол бүх амьдралын маань дотроос хамгийн адгийн байдлыг маань хүртэл Бурхан мэдсэн хэрнээ яв. Өөрийг маань хайрлаад өгч. Би өөрөө ч мэдэхгүй байгаа. Өөрийг маань муу муухай зан чанарыг хүртэл Бурхан бүгдийг харсан ирнэ. Би өөрөө хүртэл анзаарч хараагүй өөрийн маань муу үйлдэлийг Бурхан бүгдийг харсан ирнэ. Намайг хайрлаад өөрийн маань төлөө цорын ганц хүүгээ өгч. Энэ юу вэ гэхээр надаас Бурхан ямар ч болцол нэхэлгүйгээр, ямар нэгэн хариу шаардлагагүйгээр эсвэл ямар нэгэн хэмжүүр тавилгүйгээр миний төлөө өөрийн цорын ганц хүүгээ өгөөд намайг авраад өгчлөө. Эндээс л бид нэр яаж юм гэхээр хайр гэж юу вэ гэдгийг бүрэн ойлгож чадахгүй ч гэсэн тодорхой хэмжээнд мэдэж авч болж байна. Ахан дүүсээ хайрлаа, ах дүүсээ хайрлаа, бие бинийгээ хайрлаа. Тэгвэл энэ үгний цаана ямар утга байгаа вэ гэдгийг бид нар бүрэн ойлгож чадахгүй ч гэсэн тодорхой хэмжээнд багцаалдах боломжтой болсон хүмүүс гэсэн. Яагаад тэгэхээр тэр хайрыг би өөрөө Бурханаас авцсан учраас. Тийм учраас хайр гэдэг зүйл юу вэ? Золиослол гэдэг зүйл байж гин. Хайр гэдэг зүйл юу вэ? Хөдөлмөр гэдэг зүйл байж гин. Хайр гэдэг зүйл гарцаагүй юу вэ гэхээр өөрөөс мань шаардах зүйл байна гэсэн үг. Бурхан биднийг хайрладаг байлаа гэд би чамд хайртай шүү. Гим нүглийн асуудлаа өөрөө шийдэрэй гэд өнгөрсөн үү? Гарцаагүй юу вэ гэхээр золиослол гаргаад өөрийнхөө цорын ганц хүүг энэ дэлхий рүү явуулж байна. Бидний төлөө загалмай зовлон гүрэх тэр хөдөлмөрийг хийж байна. Дээрээс нь бас яаж бие бинийгээ хайрлах вэ гэдгийг бодиттой харуулж өгч байна. Тийм учраас Тесалоник чуулганы ахан дүүс байсан бас нэг зүйл Илч Паулийн магтсан зүйл юу гэхээр хайрын хөдөлмөр байна гэж хэлсэн байна. Хайр. Тэгтэл хайр гэдэг үг ягаад чи эрэгтэй хүнээс их хол юм шиг санагддээ шүү дээ, тийм үү? Чуулган дотор ээжүүд л одоо бие бинийгээ хайртай шүү гэж хэлдэг. Аавдаас бол барагтаа тийм үг гарахгүй тийм. Нэг албан ёсоор хайртай шүү гэж хэлдэг ч юм уу. Нэг тийм тохиолдол байна. Тэгтэл яг үндэ аврагдсан Христэд итгэгч хүн болгоно Бурхны тушаасан зүйл юу вэ гэхээр энэ хайр гэдэг зүйл байна. Аврагдсан Есүс эзэн хайр гэж юу вэ гэдгийг үлгэрлэж харуулахдаа зөвхөн эмэгтэй хүмүүст л хандаж тэрийг халдсан юм биш. Аврагдсан бүхий л итгэгч нарт хандаад ингэж хайрлах ёстой шүү гэдгийг өөрийн биеэрээ үлгэрлэж харуулж өгсөн. Иохан 13 дугаар бүлэг дээр сая бид уншсан шүү дээ 1-р эшлэл дээр. Есүс эзэн энэ ертөнцөөс явж эцэг өөдөө явах цаг болсныг мэдээд өөрийнхөө шавнырыг эцэс хүртлээр хайрлав гэж гарч байгаа. Хайрлчаад хийсэн зүйл нь юу вэ гэхээр биднэрт үлгээр дүүрэл болгоод шавнырийнхаа хөлийг угааж өгсөн үйл явдал гарсан. Хамтдаа Иохан 13 дугаар бүлгээс харъя. Иохан 13. Иохан 13-ийн 13-аас 15 дугаар ишлэл. 13-аас 15 хамтдаа уншийе. Та нар намайг багш эзэн гэж дууддаг. Тэр нь би мөн тул та нарын зөв. Тэгтэл би эзэн бөгөөд багш атлаа. Та нарын хөлийг угаасан юм чинь та нар ч мөн нэг нэгнийхээ хөлийг угаах учиртай. Учир нь та нар үйлдсэн луга адил та нарыг үйлд хэмээн би ийм дүүрэл өгөв. Энэ дээр юу гэсэн бэ? Би эзэн бөгөөд багш атлаа. Та нарын хөлийг угаасан. Тэгээд миний та нарт үйлдсэн луга адил та нарыг үйлд хэмээн би ийм дүүрэл өгөө. Нэгсэн дөө. Ямар ч хүн байсан яаж юм? Хайрлаарай гэдгийг л Есүс энэ үгнээр харуулж байна. Яаж хайрлах вэ? Гарцаагүй хайр гэдэг зүйл юу вэ гэхээр хөдөлмөр гэдэг зүйл байна. Жинхэнэ хөдөлмөр гаргаж ижил хайрлах боломжтой гэж хэлсэн байна. Та бүхэн аваад та бүхэн чуулганыхаа ахан дүүсийг хайрладаг уу? Хайрладаг уу? Мэдээж хайрладаг тийм үү? Гэхдээ тэр хайр яг жинхнээсээ Есүс эзний хэлсэн хайр байхын тулд гарцаагүй өөрөөс мань юу шаардах ёстой вэ гэхээр хөдөлмөр шаардах хэрэгтэй гэсэн. Хөдөлмөр шаарддаг гэсэн. Тэр хөдөлмөр байж ижил бие биенийг хайрлах боломжтой. Энэ үйллийг Есүс өөрийнхөө биеэр үлгэрлж харуулчаад 34 35 дугаар ишлэлийг хэлсэн. Хамтдаа 34 35-ыг хамтдаа уншийе. Бие биенээ хайрлах тун би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлах тун гэсэн шин тушаалыг би та нарт өгч байна. Бие биендээ хайртай байваас та нарыг миний шав гэдгийг үүгээр чинь бүгд мэдэх болно гэлээ.
Библиэлд Есүс эзэн хайр л гэж хэлсэн удаа маш их олон удаа гарч байгаа. Дээрээс нь бүр хамгийн агуу нь хайр юмаа гэдгийг ч гэсэн Библиэлд Бурхан хэлсэн байгаа тийм үү? Тэгтэл энэ хайр гэдэг зүйлийг бид нэр орхигдуулах юм бол энэ дээр юу болж байгаа юм гэхээр миний шавнар гэдгийг чинь хинч мэдэж чадахгүй гэж хэлсэн байна. Миний шавнар гэдгийг мэдгий чинь тэр чинь саад болно гэж хэлсэн байна. Тийм учраас эзний хүсэж байгаа зүйл юу вэ гэхээр үнэхээр л аврагдсан Христэд итгэгч хүн юм бол үнэхээр л итгэлийн амьдралаар амьдарч байгаа юм бол бүр тэр тусмаа аврагдсан Христэд итгэгч мөн л юм бол яг уу гэхээр бие биенээ хайрлаарай гэсэн байна. Хайрлахын тулд гарцаагүй хөдөлмөр шаарддаг гэдгийг бид мартаж болохгүй. Библиэлд хайр гэдэг зүйлийг Бурхан үнэхээр их олон удаа хэлсэн байна. Заримдаа одоо би ч гэсэн заримдаа хайртай шүү гэж хэлэх тохиолдол байна. Одоо жишээ нь ингээл чуулганыхаа ээжүүдтэй одоо за баяртай гэж тэгэх юм бол нөхөрлөлд оролцсон ээжүүд баяртай бүгдээр нь хайртай шүү гэж хэлнэ. Тэгвэл хайртай шүү гэдэг үгийг сонсчоод зүгээр зогсоод байх хэцүү шүү дээ, тий? Өөдөөс нь ч гэсэн хайртай шүү гэж хэлдэг. Гэтэ хайртай шүү гэж хэлэх тухайн үедээ гоё ч гэсэн заримдаа нэг тийм бодол төрөх юм. Энэ үг нэг талаар их сайхан үг гэрнэ. Яг хоосон хэлэх юм бол үнэхээр муухай үг байгаа юм л та. Жинхнээсээ би энэ тэр үнийг хайрлах байгаа хэрнээ. Хайртай шүү гэж хэлэх чинь үнэхээр муухай хоёр нүрэлсэн хэрэг. Тийм учраас жинхэнэ хайр юу вэ гэхээр заавал хариуцлага байна. Тэгээд хөдөлмөр гэдэг зүйлийг надаас шаардж байна. Үнэхээр би ахын дүүстэй хайртай л бол тэр хайр гарцаагүй яах ёстой. Харагдчих л байх ёстой гэсэн үг. Илэрхийлэгдэж л байх ёстой. Юугаар вэ гэхээр гарцаагүй өөрийн маань хөдөлмөр, үйлдэл, гарцаагүй хийж байгаа зүйлээр дамжуулаад тэр хайр гэдэг зүйл гарч ирэх хэрэгтэй гэсэн үг. Библиэлд Яаков номон дээр ингэж зэмлсэн байгаа. Яаков 2 дугаар бүлэг. За Яаков шинэ гэрээ 1369 дугаар удас. Яаков 2-ын 15 16 15-16 хамтдаа уншийе. Хэрв ах дүү чинь эсвэл эгч дүү чинь нүцгэн өдөр тутмын хоолоор дутагдж байхад нь та нарын нэгэнд тэдэнд амар тайван яв, дулаацах болтугай, цадах болтугай гэж хэлчихэд бидэнд хэрэгцээтэй байгаа зүйлсийг нь тэдэнд өгөхгүй бол ямар ашигтай юм бэ? Тийм үү? Өөрийн сэтгэл дотор байгаа хайр ямар ч тус нэмэр алга байна. За одоо та бүхэн бодоо үзье. За та бүхэн наашаа нэг хараарай. За та нар сая мэдрэгдсэн үү? За дахиад нэг үзүүлье. За та нар сая мэдрэгдсэн үү? Юу мэдрэгдсэн юм? Би одоо саяны за одоо дахиад нэг 3 секунд. За мэдрэгдэж гин үү? Юу мэдрэгдээд байна? Би бол жишээ нь сая сэтгэл дотроос 3 секунд яв гэхээр та хэдийг бүр үнэхээр хайрлаа. Бүр үнэхээр хайрлаа. Тэр хайр мэдрэгдэж гин үү? Тийм үү те? Үнэхээр хайр байгаа л бол гарцаагүй тэн дээр хөдөлмөр яах байх л ёстой гэсэн баг. Тийм учраас Илж Паул хүртэл ахын дүүсийг үнэхээр их хайрлсан. Тэр хайрлаад хийсэн хөдөлмөр ч гэсэн Илж Паул зөндөө олон байж. За бүгдээрээ 1-р Коринт номноос харъя. 1-р Коринт 9-р бүлэг. За 9-ийн 12 дугаар ишлэл. 12 дугаар ишлэл хамтдаа уншийе. Хэрэг бусд нь та нарынхаас хуваалцах хэрэгтэй боловч бид тэднээс ч илүү бусуу. Хэдий тийм боловч бид энэ эрхээ ашиглаагүй. Бид өөрсдөө Христийн сайн мэдээнд ямар ч цаад учруулахгүй тулд бүхнийг төвчтэйг. Коринт чуулган бол ямар чуулган бэ гэхээр Илж Паул сайн мэдээ тарааж агаад бий болсон чуулган. Коринт чуулганы төлөө Илж Паул ямар их зүтгэж хөдөлмөрсөн бэлээ. Тэгээд юу гэж юм гэхээр 9-р бүлэг дээр
элчийн эрхийн талаар гарсан байгаа. Нэг гэсэндээ Илч Паул тэдэн сайн мэдээ тараасан учраас тэд нар тийм үү? Илч Паулыг хүндлээл, тийм үү? Хоолундаар дайлах. Тэр бол зүгээр мэдээж юм хүний ёсонд байх ёстой асуудал. Гэсэн ч Илч Паул Коринт чуулганы ахын дүүсийг хайрласан да. Тэдний итгэл нь үнэхээр сул байгаа учраас өөрийнхөө элчийн эрхүүдээс ч гэсэн татгалцсан гэдгийг гарч байгаа. Тэд нар итгэлээр өсөөд сайн мэдээ тараагдахын төлөө өөрийнхөө эрхээс татгалзаж тэднийг хайрласан гэж хэлсэн. Дээрээс нь чуулганыг хайрласан да. Өдөр шөнөгүй яасан гэсэн. Чуулганы төлөөх санаа зовнил байсан гэж хэлсэн байгаа. Тийм учраас хайр гэдэг зүйл юу вэ гэхээр золиослол байхаас гадна бас өөрийнхөө эрхээс татгалздаг үйлдэл ч гэсэн хайр дотор байж байна. Хичнээн би одоо аав хүн байлаа гэд тийм үү. Заримдаа одоо чинь би хоёр хүүхэдтэй. Хоёр хүүхэд маань хоёулаа одоо бага ангийн сурагч нар. Тэгвэл одоо хоол аяглаа гэж тэгэхэд одоо ихнэр ингээд хоол аяглаа гэхэд манай хүүхэд болохоор хоол нь одоо их дуртай. Хоол аяглаа гэхэд төрүүлээд баг хамгийн түрүү тавгасаа хоолыг булаагаад авдаг ч юм уу. Тэр үед ээж нь гэж хэлэхээр аавд төрүүлээд өгөө. Тэгтэл хүүхдээ би хайртай учраас тэр гаргаж байгаа үйл нь өхөөрдөм учраас за төрүүлээ миний хүү идчихээ гэж тийх тохиол байна. Яг тэгэхээр уул нь одоо айлын өрхийн дэргүй юм чинь би төрүүлээд идэх ёстой шүү дээ. Одоо уул нь тийм байна. Тэгтэл хүүхдээ хайрлаж байгаа учраас өөрийнхөө тэр байдлаас хүртэл татгалзаад өхөөрдөд өгөхгүй байна. Тийм учраас жинхэнэ хайр гэдэг зүйл юу вэ гэхээр ёс журам ярих биш. Үндэ юу? Өөрийнхөө эрхээс хүртэл татгалзаж Илч Паул хайрлаж байна гэсэн. Сайн мэдээ тараахад саад учруулахын тулд ахын дүүс итгэлээр өсөхөд жоохон ч гэсэн бүдрүүл болчихгүй гэсэндээ. Тийм үү? Ром 12 дугаар бүлгээр Илч Паул бүр дахиж мах идэхгүй гэж хүртэл хэлсэн байгаа. Юунаас болж тэгж байгаа? Тийм үү? Тэр махны асуудлаас болоод итгэлээрээ бүдэрч ах トゥ байх үедээ гэсэндээ уул нь Илч Паул мах идэх хэрэг байгаа шүү дээ. Тийм үү? Мах идэх хэрэг байгаа. Мах идлээ гэд яах ч вэ? Тэгтэл тэр мах идж байгаа асуудал болгоод итгэлээрээ бүдэрч ахын дүүс байх вэ гэсэндээ мах идэх хэрэгээсээ хүртэл Илч Паул татгалзаж байна. Тийм үү? Бид нар заримдаа чуулган дотор ахын дүүсийнхаа сул дорой байдлыг харах үе зөндөө олон байна. Гэхдээ тэрийг үнэнхээр хиллээгээ тэр хүн тус болох уу? Одоо жишээлбэл ингэж бодъё. Ахын дүүс маань итгэлээрээ сул учраас гаргаж байгаа алдаа байлаа гэж бодъё. Тэгтэл тэрийг би үнэнхээр очиж зэмлэлээ гэд тэр үнэнхээр үр дүнтэй болох уу? Зөв зөвлөө. Зарим тохиолдолд би өөрийнхөө эрхээс хүртэл татгалзаад ахын дүүсийг хайрлах шаардлага хүртэл байна гэсэн. Тийм учраас Ром номон дээр Илч Паул ингэж хэлсэн байгаа. Хамтдаа Ром 14 дугаар бүлгээс харъя. Ром 14-ийн 1-р ишлэл хамтдаа уншийе. Итгэлээр сул нэгнээ хүлээж ав. Ингэхдээ түүний үзэл бодлынхын талаар бүү заргалт. Итгэлээр сул нэгнээ зүгээр байгаагаар нь хүлээж аваа гэж байгаа. 15 дээр нь бүр ингэж хэлсэн байгаа. 15 дугаар бүлгийн 1-р ишлэл хамтдаа уншийе. Хүчтэй бид өөрсдөө таацуулгүй хүчгүйхээс сул дорой байдлыг үүрэх ёстой. Харин ч тэр хүний сул дорой байдлыг төрүүлээд аврагдсан ахын дүүс өөртөө үүрчихье гэсэн байна. Ахын дүүсээ хайрлсан да. Тийм учраас хайр гэдэг зүйл гарцаагүй олон төрлийн хөдөлмөр шаарддаг. Тэр хөдөлмөрийг гаргаж байж л яах вэ гэхээр жинхнээсээ үр жимс надаар дамжуулаад бас чуулганаар дамжуулаад бий болох боломжтой. Тэр хайрын хөдөлмөр байдаггүй л байсан бол энэ дэлхий дээр итгэлээр амьдрч чадах хүн гэж байгаа юу? Та бүхэн анх аврагдаад яаж итгэлээр амьдарч байснаа та бүхний бас бодоод үзээрэй. Би чинь заримдаа ингэж бод өөрийнхөө өмнө нь байснаа бодоод үзэх юм бол юм байна. Анх би 9-р ангид байхдаа аврагдсан. Тэр үед одоо Чонёнсу гэдэг пастор байсан. Тэр пастрыг одоо бодоод үзэхлээр тэр үедээ би зөндөө олон зовоож байсан байна. Тухайн үедээ бол нэг ойлгодгүй байсан. Тэр үед бүр зөндөө олон тохиолдол байгаа. Тэр пастрыг одоо бодохлоор би пастрыг үнэхээр их зовоож исэн байна. Сэтгэлийг нь зовоож исэн байна. Хэцүү байдалд ч оруулж исэн байна. Гэхдээ тэр үед намайг ийм байна, тийм байна гэж яг уу зэмлж байгаагүй. Ийм үйл гаргаж ийн гэж гадуурхаж байгаагүй. Миний хүлээж авч чадах хэмжээнд надтай нөхөрлөчөөд хүлээж авч чадахгүй байгааг нь зүгээр л тэрвэрэд хайрлж исэн байна. Тэр үед хэрвээ бэлгүүнээ чи ийм байна гэж хэлсэн бол би барыг
гомдлоо, шархаллаа гэж чуулганаас яваад өгөхөөсөн ч гэж магадгүй. Миний хүлээж авч чадхаар зүйлийг надад нөхөрлчөөд хүлээж авч чадхааргүйг нь зүгээр л хайрлаад зүгээр л тэрвэрэд байж байсан. Дээрээс нь одоо хамт нөхөрлөжсэн хүмүүсээ надад миний нөхөрлөжсэн газар дээрээс ахлагч нараа одоо бодглохлоор би ч гэсэн зовоож исэн тохиол зөндөө олон байна. Тэгсэн мөртлөө тэр хүмүүс намайг зүгээр л хайрлаад тэр хайрын хөдөлмөрийг надад хийсэн учраас л өдий зэрэгтээ ямар ч л байсан чуулган дотор би тогтоод дээрээс нь үгээр дамжуулаад жоохон ч гэсэн итгэл маань өсөөд явах боломжтой болж байна. Хэрвээ тэр үед залуучдын ахлагч надад хэлээл эсвэл үйлчлэлийн ахлагч маань намайг загнаад яваад байсан бол би өдий байхгүй байх гэсэн баг. Одоо өмнө нь өсөө итгэлийн амьдралаа бодоод үзэхлээр юм байна. Миний алдааг хилж зэмлэжсэн аав ч гэсэн байсан. Гэхдээ тэр аавуудыг бодглохлоор одоо сэтгэл жоохон ингээд хэцүү байдаг. Хилжсэн үгнүүдийг нь бодглохлоор одоо хүртэл миний сэтгэлээс арилаагүй байгаа. Бүр нэг удаа намайг тэгж хилжсэн хүртэл ингэж хилжсэн хүртлээсэн. Юу гэж хэлсэн гэхээр бэлгүүний чи хараагцсан гэж хэлсэн. Яасан гэсэн чинь тэр ах яасан гэхээр одоо компьютер дээр зөвлөгөө одоо чуулган дотор зөвлөгөө өгдөг аауд байдаг шүү дээ. Тэр аав яасан гэхээр компьютер нэвдэрсэн гэж надад компьютер засуулна гэсэн. Тэрийг би амжихгүй хийж өгөхгүй байсан чи тэр хүн намайг дараа нь уцснаа. Бэлгүүний чи хараагцсан. Тийм үү? Эзний ажлыг хайнгыг чинь хараагцсан. Элднээс цуснаас илдээ барих чинь хараагдаг гэж эзгээр гарч байгаа шүү дээ. Тэр үгийг хэлээ намайг тэгж хэлжсэн. Чи эзний ажлыг хайнгаас учраас чи хараагцсан. Тэр үг одоо хүртэл миний сэтгэл дотор ингээ арилахгүй байгаад байна. Хэрвээ тэр үед байсан бүх ахлагч нар маань надад тэгж хэлсэн байсан бол би үдээд итгэлийн амьдралаар амьдрахгүй байсан баг. Харин миний алдаа дутагдал, сул дорой байдлыг маань хүртэл хайрлаад ямар ч хэлсэн өнөөдрийг хүртэл тэрвэрэд явсан ахын дүүс байгаа учраас л өнөөдөр ямар ч чуулган дотор би ингээд тогтоо байж байна. Бид нэг эндүрдэг зүйл нь өөрийн маань хэлж байгаа үг. Эсвэл өөрийн маань тэр хүмүүсийг залруулж байгаа тэр засах гэж оролдож байгаа оролдлого л хүмүүсийг өөрчилдөг гэд эндүрдэг. Тэгвэл яг үнэндээ хүнийг өөрчилж чадах зүйл юу вэ гэхээр зөвхөн Бурхны үг л хүнийг өөрчилж чадна. Би хизээч Бурхны үгийг өөрөө орлож чадахгүй учраас миний хэлсэн үг хизээч Бурхны үг байж чадахгүй учраас магадгүй би Бурхны үгийг авч ашиглаад өөрөө хэллээч минь тэр үг Бурхны үгийг орлож чадахгүй учраас би бүхний хийх зүйл зөвхөн ахын дүүсээ хайрлаад байж ах нь л бидний хийж чадах зүйл байна. Хайрлаад Бурхны үг тунхаглаж байгаа энэ чуулган дотор байлгаж л багтана. Яаж хийж байгаа л тэр ахын дүүсийг чуулганаас холдох тийм далим гаргахгүйгээр гомдоохгүйгээр зүгээр сул дорой байдлыг хайрлаад тэр хүний залбирж өгөөд хөдөлмөрлөд байж ах нь л эцэстээ яаж юм гэхээр тэр хүнийг жинхнээсээ итгэлээр өсөх боломжийг олгож гинэ гэсэн үг. Тийм учраас хайр гэдэг зүйл юу вэ гэхээр гарцаагүй хөдөлмөр гэдэг зүйл байна. Харин тэр хайр байгаа газар Бурхны амлаж өгсөн зүйл байгаа. Жинхнээсээ тэр хайр гэдэг зүйл дотор Бурхан юуг амлаж өгч ийн гэхээр тэн дотор Бурхан мөнх амийг амлаж өгсөн байна. Нэгдүгээр дуулал 133-ыг бид нар сайн мэдэн штэ тийм тий. Харах тун ахын дүүс хамтаа нэгдмлэр амьдрах нь хичнээн сайхан хичнээн тааламжтай бай гэсэн. Тэгсэн мөртлөө тэрний 3 дугаар ишлэл дээр нь юу гэж гарч байгаа вэ? Эзэн тэнд өрөөлийг тушаасан бөгөөд тэр нь мөнх ам билээ гэж хэлсэн. Тэр хайр байгаад хамтдаа нөхөрлж байгаа ахын дүүс дотор юу байна гэхээр жинхнээс шин ам төрөөд хүмүүс итгэлээр өсөөд чуулган улам илүү их босгон байгуулагдаад итгэлээр боссон ахын дүүс олон болдог. Харин тэр хайр байхгүй байгаа газар хичнээн хүмүүс үг сонсоод семинараар зөндөө олон хүн аврагдж байгаа ч гэсэн тэн дотор итгэлээр хүн тогтож үлдэх үнэхээр хэцүү. Үнэхээр хэцүү. Хамтдаа Иохан 15 дугаар бүлэг дээрээс дахиад нэг ишлэл харъя. Матай 15 дугаар бүлэг. Иохан 15 дугаар бүлэг уншлаарай. Иохан 15. Иохан 15 дугаар бүлэг дээр Есүс эзэн миний дотор бай гэж хэлсэн. Тэгчээд 12 дугаар ишлэл дээр нь ингэж хэлсэн байгаа. За бүгдээрээ 11-ээс 14 хүртэл бүр хамтдаа уншия. 11-ээс 14 хамт уншия. Миний баяр баясгал нь та нарт байж, та нарын баяр баясгал нь дүүрэн болохын тулд үүнийг би та нарт хэлэв. Би та нарыг хайрлсны адилаар та нар бие биенээ хайрлах тун. Энэ миний тушаал. Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас илүү агуу хайр байхгүй. Та нар тушаасныг минь үлдвэс миний нөхөд мөн. За энэ дээр юу гэж байна?
ямар хүнийг хараад эзэн үнэхээр баяр баясгалан тэр эзний баяр баясгалан тэр хүнд байна гэсэн. Дээрээс нь ямар хүн эзний анд нөхөр гэж дуудсан. Үгээр ахан дүүсийгээ хайрлаж байгаа хүн. Тийм үү? Би бинийгээ хайрлаж байгаа. Яг л би та нарыг яаж хайрласны адилаар 13 дугаар бүлгээс хойш харуулсан тэр хайраар би бинийгээ хайрлаж байгаа хүн бол Бурхны өмнө үнэхээр их баяр баясгал нь болдог. Дээрээс нь Бурхны анд нөхөр болдог. Бурхны өмнө агуу хүн болдгоо гэж хэлсэн байна. 1-р Коринт 12 дугаар бүлэг дээр чуулган дотор байдаг ариун сүнсний өгдөг бэлэг авьяасуудын талаар гарч байгаа. Иш үзүүлэх, хайр илээр ярих, зөндөө олон бэлэг авьяасын талаар гарчаад ингэж хэлсэн байгаа. Хамтдаа 1-р Коринт 12 дугаар бүлгээс харъя. Чуулган дотор ямар хүн агуу юм бэ? Иш үзүүлдэг хүн агуу юм уу? Хайр илээр ярьдаг нь агуу юм уу? Гэхдээ 12 дугаар бүлгийн төгсгөл дээр ингэж хэлсэн байна. 30-31 дугаар ишлэл. 30-31 дугаар ишлэл. Хамтдаа уншийе. Бүгд эдгээх билгүүдтэй юу? Бүгд хэл ярихуугаар ярьдгүү. Бүгд үүнийг нь тайлбарладаг гэж юу? Иймд үлэмж агуу билгүүдийг хүсэн тэмүүлэхтэн. Би та нарт илүү давуу замыг харуулъя. Бурхан чуулган дотор маш олон үйлчлэл, маш олон бэлэг авьяасуудыг өгдөг. Гэхдээ энэ дээр юу гэсэн байна? Иймд үлэмж агуу билгүүдийг хүсэн тэмүүлээ. Тэр үлэмж агуу бэлэг нь юу вэ гэдгийг би та нарт мэдүүлье. Энэ 12 дээр өмнө нь гарч байгаа энэ бэлэг авьяасаас ч илүү агуу бэлэг авьяас юу юм бэ гэчингүүтээ 13 дугаар бүлэг эхэлж байгаа. 13 дугаар бүлэг юу юм? Хайрын бүлэг шүү дээ. Хэрэг би хүмүүсийн болон Тэнгэр элчнэрийн хэлээр ярьлаач надад хайр үгүй бол би хийн үргэлэх харанг хангинах цан ажээ. Чуулган дотор үнэхээр агуу хүн юм бэ? Чуулган дотор үнэхээр мундаг Христэс гэгч хүн юм бэ? Мэдээж чуулгантай залгаатай байгаа Христэс гэгч хүн. Байн өсөөд явж байгаа. Бурхны үгийн дагуу итгэлийн үйлийг гаргаад явж байгаа Христэс гэгч. Тэгээд юу? Хайрладаг Христэс гэгч хүн хамгийн агуунаа гэж хэлсэн. Хамгийн хүндлэгдмээр хамгийн мундаг хүн юм бэ? Тэр хайр байгаа. Хичнээн би тийм үү? Тэнгэр элчийн хэлээр яриад гой сайхан юм хийлээж гисэн хайр байхгүй бол тэр зүгээр л хангинах цам болно, харан болно гэсэн. Хэрэг би иш үзүүлдэг мөн бүх нууц болон бүх мэдлэгийг мэддэг байгаад уулыг нүлгэх бүрэн итгэлтэй байлаач надад хайр үгүй бол би юу ч биш. Хэрэг би бүх өмч хөрөнгөө тараан өгч бие шатаагаар тушаасан ч надад хайр үгүй бол энэ нь надад ямар ч ашиггүй юм аа. Тийм учраас хамгийн том зүйл юу вэ гэхээр хайр байна. Тэгчингүүтээ Илч Паул хэлсэн байгаа 11 дугаар эшлэлээр би хүүхэд байхдаа хүүхэд шиг ярьж хүүхэд шиг боддог сэтгэдэг байлаа. Би 90 цент хүрээд хүүхэд зангаа орхисон. Энд дээр гарч байгаа хүүхэд занг юу хэлээд байна? Бусдыг хүлээж авч чаддаггүй, бусдыг ойлгож чаддаггүй байдал. Тийм үү те? Жоо хүүхэд аав ээжигээ ойлгох уу? Аав ээж нь ажил хийгээ ядарч байгааг жоо хүүхэд ойлгох уу? Хөдөлмөрлө зүтгэж байгааг ойлгох уу? Ойлгохгүй шүү дээ, тийм үү те? Харин 90 цент хүрээд хүүхэд насны зангаа орхисон. Үнэхээр би итгэлээрээ төрүүлж аврагдаад өссөн хүн юм бол яах вэ? Дүнгэж аврагдсан хүн угаасаа Бурхны үгэнд дуулууртай байж амьдрахад хугацаа шаарддаг да. Дүнгэж аврагдсан угаасаа алдаа гаргах тохиолдол байдаг да. Тийм үү те? Отоохондоо хуучин махуудын зан чанар нь өөрчлөгдөх гэж жоохон хугацаа хэрэгтэй те. Энэ хүн үгээ сонсоод залгаатай байх юм бол өөрчлөгдөн дөө. Тэрийг мэддэгэ гэсэн байна. 90 цент хүрсэн хүн. Тийм учраас чуулган дотор үнэхээр бие бинийгээ хайрлаж чаддаг, хүндэлж чаддаг хүмүүс олон байх юм бол тэр газар эзэн яг үү гэхээр аврагдагчдын тог нэмж өгнө гэж хэлсэн байна. Та хүн бодоод үзээрэй. Чуулган дотор хэрэг ийм хүмүүс олон болвол ямар болох вэ? Ямар хүн бэ гэхээр Библиэр Бооз гэдэг хүн гарч байгаа. Бооз. За бүгдээрээ Рут 2 дугаар бүлгээс харъя. Рут 2 дугаар бүлэг. За өнөөдөр үдээс хойш тэмцээн байгаа шүү дээ. Библийн дараал чийжлэх. Рут ном, шүүгчд номын ард 1-р Самуэлийн урд байгаа. Рут 2 дугаар бүлэг. За Рут 2 дугаар бүлэг дээр хуучин гэрээ 300 дугаар хуудсанд байна. Моаб эмэгтэй болох Рут хадам ээжтэйгээ хоёулахнаа буцаад Израильд ирсэн талаар гарч байгаа.
хамаг өмч хөрөнгө юу бүх юмаа алдаад дээрэс нь Наомигийн нөхөр нүхээд хүүхдүүд нүхээд юучгүй хоосон болчоод хадам ээжтэйгээ Рут хоёулаа Израиль буцаад ирлээ. Рут одоо Израиль хинбэ гэхлээр харь үндэстэй Моаб эмэгтэй. Израильчууд бол Моаб хүмүүсийг яг үнэхээр дорд үздэг. Яг л Моаб чи яаж бий болсон үндэстэн бэ? Лот өөрийнхөө охинтой завхаарж байгаа бий болсон үндэстэн бол Лот Моаб шүү дээ, тийм үү? Тэгтэл Моаб эмэгтэй Рут ямар ч хэлээс одоо амьдрах хэрэгтэй учраас яав гэхээр тариан талбайд очиод хүмүүс тариа хураахтаа үлдэжсэн тэр үлдэгдэл ганц ширхэг унсан тариан түрүү цуглуулахаар түүгээд явж байна. Тэгж явж байгаад санаандгүй байдлаар хиний талбайд орчих гэхээр Боозын талбайд яваад орчлоо. Нэгэсэндээ яаж юм гэхээр Боозын ургуулсан тарианаас Рут яаж юм ямар ч үн төлөхгүйгээр зүгээр түүж аваад явах гээд хашаар нь орцсон байна. За хамтдаа энийг харъя. Бооз тэгтэл Рутыг харчаад ингэж хэлсэн. 5 дугаар ишлэл 2-5 хамтдаа уншийе. Тэгээд Бооз тариа хадагчдыг хариуцсан зарцтай тэр хэний бүсгүй вэ гэв. Тариа хадагчдыг хариуцсан зарц тэр бол Моабын нутгаас Наомитай хамт буцаж ирсэн Моаб эмэгтэй юм. Тэр эмэгтэй тариа хадагчдын араас юужилсэн тариан дунд хаягдсан түрүүг түү цуглуулахыг надад зөвшөөрөөч гэсэн. Тэгээд тэр ирж өглөөнөөс одоо хүртэл энд байна. Тэр гэрт түр зурал сууж байгаа гэв гэсэн байна. За тэгтэл та бүхэн бодож ирээ. Рут ирээд тэдний тариан талбайгаас түүж ийн. Тэгтэл тэрийг зарцсаных нь ахлагч нь ч гэсэн харсан байна. Хариуцж байгаа зарцсан. Тэгсэн мөртлөө бас л яаж ийн? Рутыг чөлөөтэй түүлгэж ийн. Мэдээж Бурхны Израилийн ард түмэнд тушаасан хууль байгаа. Тэгтээ энэ зарц юу гэж юм гэхээр манай эзэн бол энийг гарцаагүй зөвшөөрөх нэгэн. Бурхны өмнө гарцаагүй энийг зөвшөөрдөг нэгэн гэдгийг зарцсан ч гэсэн мэдчихэе. Бооз ямар одоо инэрэнгүү Бурхны өмнө амьдрахыг хүсдэг хүн бэ гэдгийг мэдээд Рутыг оруулж байна. Тэнгүүтээ Бооз Рут дээр очиод уулзаад Рутад ингэж хэлсэн байгаа. Хамтдаа 11-ээс 13-ыг хүртэл хамтдаа уншийе. Бооз түүнд нөхрийгөө өөд болсны дараа хадам ихтэй чиний хийсэн бүгдийг мөн хэрхэн эцэг ихээ болон төрөл садангийнхаа нутгийг орхин таньж мэдэхгүй ард түмэн рүү явсан тухай чинь надад бүрэн мэдгцэн. Эзэн чиний энэ ачит үлийг сайнаар хариулах болтугай. Израилийн бурхан эзнээс ирэх шан хөлс чамд дүүрэн байг. Түүний далбаан дор хорогдох газар хайн иржээ чи гэж хариулав. Тэгэхэд тэр таны шивгчэнгүүдийн нэгтэнч энэ зэрэгцэхгүй билээ би. Гэвч таны нүднээ би тааллыг тань олсоор байг. Эзэн минь та намайг тайтгаруулж шивгчэн миний зүрх сэтгэлд ярьлаа гэж хэлв. За юу гэсэн бэ? Бооз Рут дээр ирэнгүүтээ юу гэж хэлж ийм гэхээр хэдийгээр одоо Рут бол хайр үндэсний эмэгтэй, хөөрхий ядуу эмэгтэй өөрийнх нь тарайн талбайгаас юм түгээ явж байгаа боловч Бооз юуг мэдчихээн гэхээр энэ Рут ямар итгэлт гаргаад бас ямар шийдвэрийг гаргаад яаж хичээгээд одоо Израильд ирээд амьдарч ийн вэ гэдгийг Бооз бүгдийг мэдээд тэрийг хэлж байна. Тийм үү? Нөхрийгөө өөд осны дараа уул нь хадам ихээ хаяад нутаг руугаа явж болох л байсан шүү дээ. Тэгтэл хадам ихээ дагуулад тэгээ дээрэс нь Израилийн бурхан миний бурхан болгоёгээд бурхныг улам илүү мэдхийн тулд бурхны ард түмэн болохын тулд Израилийн энэ газар нутагт ирээд одоо хөрхий энд өмч хөрөнгөгүй ядуу хിവэрэ амьдрасан байгаа ч гэсэн ямар ч л байсан ээжтэй нэг хоол залгуулах гад тариа түгээд явж байгаа тэр байдлыг нь Бооз бүгдийг харж байна. Тэгээд юу гэж юм гэхээр Израилийн бурхан эзнээс ирэх шан хөлс чамд дүүрэн байг. Түүний далбаан дор хорогдох газар хайн иржээ чи гэж хэлсэн байна. Хэрвээ зүгээр нэг өөр хүн байсан бол юу гэж хэлэх вэ? Иш чаваас хөөрхий дөө гэл. За тэгэл сайн түүж ягаал ямар ч байсан аваад яваарэ. Хүснээрээ түүгээд яваарай л гэж хэлэх байсан баг. Тэгтэл Бооз яаж юм гэхээр тэр Рутад ямар шалтгааны улмаас дээрэс нь ямар ард тал байгаа учраас ямар үйл явдал болсон болоод Рутад бас ямар итгэл байгаа учраас ингэж явж гинэ гэдгийг бүгдийг нь ойлгоод Рутын сайн хийсэн зүйлийг магтаж сайшаагаад яаж гин урамшуулж өгч юм. Тэгтэл Рут тэрийг сонсч онготой юу? Та намайг тайтгаруулж шивгчэн миний зүрх сэтгэлд ярьлаа гэж хэлж байна. Тэр Боозын хэсвүгийг сонсоод Рут яасан бэ? Ямар ч л байсан амьдрах итгэл төрсөн баг. Тийм ээ. Ямар ч л байсан би Израильд ирсэн юм чин Израилийн бурхан эзэн намайг өрөөжл таарна. Тийм үү? Ямар ч л байсан би бурхны ард түмэн болохоор ирсэн юм чин бурхны өмнө хоригдохоор ирсэн л юм чин. Бурхан надад тусалж л таарна гэсэн итгэлийг энэ дотроос олж авсан баг.
Та хүн бодож үзтээ. Хэрвээ манай чуулган дотор боод шиг юм хүмүүс ямар их олон байх вэ? Хичнээн гадуур гим нүгэл хийгээд алдаа гаргаад ирсэн ч гэсэн ямар ч л байсан эзний өдрөө үгээ сонсох гээд ирж байгаа Христэд итгэгч хүнийг харчаад бас л гим нүгэл хийж байгаа ирвүү гэж хэлэх бигөөр. Тийм үстэй. Ямар ч л байсан үгээ сонсоод энэ одоо байгаа нөхцөл байдлаасаа жоохон ч гэсэн итгэлээр өсгөөд ямар ч л байсан ирлээ дээ. Ирсэн чи сайн байна гэж хэлж байгаа Христэд итгэвч хүн яг үнэхээр их хоорондоо өөр. Тийм учраас ахын дүүсийнхаа нөхцөл байдлыг ойлгоод тэднийг хайрлаад урамшуулж өгч чаддаг. Дээрээс нь тэр суул дорой байдлыг өөртөө үүрч чаддаг Христэд итгэвч хүн юу вэ гэхээр үнэхээр их олон хүмүүсийг босгон байгуулж байна. Та бүхэн бодоод үзээрэй. Бурхан яах гэж энэ усан үзмний модыг байгуулсан юм бол? Бурхан яагаад чуулган гэдэг газрыг бий болгосон бэ? Бид нар энэ шалтгааныг маш сайн мэддэг шүү дээ, тийм үү? Бурхан яах гэж чуулганыг энэ дэлхий дээр бий болгосон юм? Яагаад аврагдсан Христэд итгэгч хүмүүсийг Бурхан энэ дэлхий дээр амьдруулад явж байгаа юм? Шалтгаан юу вэ? Шалтгаан юуны тулд вэ? Есүсийн гүйцэлдүүлсэн энэ сайн мэдээг тийм үү? Тараагаарай гэсэнтэй. Нэг ч болов хүн илүү аврагдаасаа гэсэнтэй. Энэ сайн мэдээ тараагдахын төлөө л Бурхан чуулганыг бий болгоод энэ чуулган дотор биднийг итгэлээр амьдруулад байлгаж байгаа. Тэр үр жимсийг олж авахын төлөө л эзэн усан үзмний модыг арчлаад одоо ч гэсэн энэ усан үзмний модоо яг тайраад, ургуулад, услаад бүхий л ажлыг эзэн хийх хөдөлмөрлөөд явж байгаа. Зорилго нь юу вэ гэхээр нэг сүнс аврагдахын төлөө. Тэр сүнс аврагдаад усан үзмний модны мөчөр болж холбогдоод тэр мөчрөөс дахиад үр жимс ургаасаа гэдгийг л хүсэж байгаа. Тэгвэл энэ чуулган дотор байгаа Христэд итгэгч хүн болгоны зорилго нь юу байх ёстой юм? Бас л ялгаагүй энэ байх хэрэгтэй биз дээ. Нэг хүн болов аврагдаад тэр хүн үнэхээр чуулган дотор үгэн дотор суйрлагдаж нөхөрлөөд үнэхээр дахиж үр жимс ургуулдаг итгэгч болоосай. Энэ л бидний зорилго байх ёстой. Тэгтэл заримдаа бид нэр тэр жинхэнэ зорилгоо мартчихад яг уу энийг хүсэхээ мартчихад ийм зүйлийг хүсэх биш. Зүгээр л аагаар шахар юмны ойноос хөөцөлдөөд жинхэнэ зорилгоо мартах үе зөндөө олон байна. Хэрэв үнэхээр энэ зорилгыг өөрийнхөө тийм үү зорилго болгоод амьдрч ил байх юм бол ямар ч хүн бай. Тэр хүн үг сонсохоор ирхэл юм бол яаж хийж байгаа аврагдчихаасаа гэдгийн төлөө хичээнэ. Тэр хүн үнэхээр аврагдлаа гэж байгаа бол яаж хийж байгаа нөхөрлөл тогтчихоосаа гэдэгт л бүх хүний анхаарал хандаад түүний төлөө л зүтгэх ёстой. Тэрнээс биш. Тийм үү? Тэрийг зорилгоо болгохгүй байх юм бол энэ чуулганд хүн тогтох боломжгүй гэсэн. Бурхны хүсэж байгаа тэр мөчрүүд ургаж бий болоод залгаатай байгаад тэндээс дахиад үр жимээс ургах боломжгүй болно гэсэн. Тийм учраас бидний хамтдаа цуглаж байгаа шалтгаанч тэр тийм үү? Сайн мэдээний төлөө л хийж байгаа зүйл. Сайн мэдээ тараагдахын төлөө нэг хүн итгэлээрээ суйрлагдахын төлөө л хийж байгаа зүйл. Тийм учраас бид нар үнэнхээр тэр хүмүүсийг Есүсийн биднэрт зааж өгсөн хайраар хайрлаад хөдөлмөрлж байж л бид нар яг Ахай Македонд үлгэр жишээ болсон чуулган болсон шиг тийм чуулган болох боломжтой гэсэн. Тийм учраас бид нар бидний хамтдаа цуглаж байгаа шалтгаанч тэр нөхөрлөл зохион байгуулж байгаа шалтгаанч гэсэн тэр тийм үү? Нөхөрлөл яах гэж зохион байгуулж байгаа? Тэр нөхөрлөө дамжуулаад нэг ч болов хүн итгэлдээ улам илүү мэдэж аваад өөртөө шийдвэр гаргаад Бурхныг үгийг ухаарад бие биенийхээ итгэлээс суралцаад дээрээс нь нэг ч юм болов тэр нөхөрлөл дотор үндэслэгдээсэй гэсэндээ бид тэр нөхөрлөл хийгээд байж байгаа. Тэгтэл тэр нөхөрлөл бие бинийгээ загиндаг цаг болоод бие бинийгээ шүмжилдэг цаг болох юм бол тэн дотор үлдэж чадахгүй юм гэж юусоо байхгүй. Еврей 10 дугаар бүлгийг хамтдаа нэг харъя. Еврей 10-ын 24, 25 дугаар ишлэл. Еврей 10-ын 24, 25. Хамтдаа уншийе. Хайр болон сайн үлсийг бадраахын төлөө нэг нэгнээ анхаарч хамтран цуглахыг умартан зуршил болгосон зарим хүмүүсийг үл дагаж харин нөгөө өдөр ойртож буйг харах тусмаа бие биенээ улам илүү зоригжуулъя. Энд дээр нөгөө өдөр ойртож байгааг харах тусам улам илүү бие бинийгээ зоригжуулъя гэсэн байна. Нөгөө өдөр гэж юу гэлж байгаа вэ? Эзний дахин ирэх өдрийг хэлж байна. Тэр өдөр ойрхон байх тусмал хамтран цуглахаа болох хүмүүс зөндөө олон гарч ирнэ гэсэн байна. Тэр хүмүүсийг дөөрэж болохгүй гэж хэлсэн. Улам л илүү цуглах хэрэгтэй. Тэгэхдээ цуглахтаа яа гэсэн байна 24 дээр нэг нэгнээ анхаараа гэж хэлсэн байна.
Юуны тулдын хайр болоод сайн үйлсийг бадраахын тулд. Тийм үү? Сайн үйл гэж үгэлж байгаа. Сайн мэдээд харагдахыг хэлж байна. Хайр гэж юу хэлж байгаа вэ? Аврагцсан ахын дүүс бие бинийгээ хайрлаж, бие биенийхээ төлөө хөдөлмөрлөөд, бие бинийгээ итгэлээр өсгөхөд нь туслахыг хэлж байна. Тийм учраас бидний хамтран цуглаж байгаа бүхий л зорилго юу вэ гэхээр нэг хүн аврагдаад тэр хүн энэ хайрын дотор, итгэл дотор, тийм үү, нөхөрлөл дотор, чуулган дотор итгэлээрээ өсөөд яг улам илүү үр жимийн сургуульдаг христэлгэгч хүн болохын төлөө л бид нар хамтраа цуглаа байж байгаа. Тийм учраас бид бүхэн бие биенийхээ төлөө хайрын хөдөлмөрийг хийж ээж л энэ дотор хүмүүс итгэлээрээ өсөх боломжтой. Дээрээс нь би ч гэсэн өөрөө итгэлээр өсөх боломжтой. Хайрлаж байгаа хүнд Бурхны баяр баясгалан байдгаа гэж хэлсэн. Дээрээс нь хайрлаж байгаа хүнд юу вэ гэхээр жинхнээсээ алдар суу гэж байна. Жинхнээсээ алдар суу. Хайрлаж байгаа хүнд л юу вэ гэхээр харцаагүй тэр хөдөлмөр. Тэр хайрын хөдөлмөр байгаа хүн одоо Илчил 14 дугаар бүлэг дээр гэж байгаа. Бид нэр ажил явдлаар оршуулгын ёслолын үед их хайж олдог ишлэл. Илчил 14-ийн 13 дугаар ишлэл дээр. Одооноос эхлээд эзэн дотор үхэгсэнд ерөөлтэйе гэж хэлсэн. Яагаад гэвэл тиймээ тэд зүдэл зүтгэлээсээ салж амраг, учир нь тэднийг ажил үйлс нь дагдаг гэж айлдав. Христ итгэгч хүн мөнхийн уст очиод хүртэл тэр хүндийг дагаад явах тэр ажил үйлс гэж юу хэлж байгаа бол тэр ажил үйлс юу вэ гэхээр бид нэг сүнс диваажнлын явахын төлөө хийж байгаа зүтгэл. Тийм үү? Дээрээс нь ахан дүүс маань итгэлээр өсөхийн төлөө хийж байгаа хөдөлмөр. Яг үндэ энэ л бидний мөнхийн уст очиод Бурханаас авах шагнал бол аврагдаагүй сүнсний төлөө хэр их зүтгэсэн бэ? Тэгээ дээрээс нь аврагдсан ахан дүүсээ хэр их хайрлаж хөдөлмөрлсөн бэ? Тэр л Бурхны өмнө очиод дүгнэгднүүхээс биш тийм үү? Бусад зүйлүүд нь яг үндэ ерөөсөө дурсагдахгүй байна. Эцэстээ мөнхийн уст очиод биднийг баярлж угтаж авах хүмүүс хин юм. Бидний сайн мэдээ тараас хүмүүс биднийг угтаж авна. Дээрээс нь өөрийн маань үнэхээр итгэлээр өсөхийн төлөө хичээгээд нөхөрлөө зүтгэжсэн хүмүүс маань намайг мөнх нутагт хүлээж авна гэсэн. Тийм учраас хайр гэдэг зүйл гарцаагүй хөдөлмөр байгаа. Тэр хөдөлмөр байгаагаа чуулган л өсөөд улам илүү олон хүмүүс итгэлээр тогтох боломжтой байна. Түүний дараа төгсгөлд нь найдварын тууштай байдал гэж хэлсэн. Найдвар гэж юу вэ? Найдвар гэдэг зүйл бас зүгээр амархнаар хэлвэл угаасаа 100% болохоор ирээдүйд болох нь тодорхой 100% үнэн зүйлийг найдвар гэж хэлж болох байна. Тийм үү? Есүс Христийн дахин ирэх нь 100% баттай үнэн үү? Үнэн. Тийм учраас энийг найдвар гэж хэлж байна. Зүгээр горьдлого биш шүү дээ. За Есүс ирчээсэ. Горьдлого гэдэг чинь юу юм? Баттай биш байна. Болчоосоо л гэж хүсэж байна. Тэгтэл найдвар гэдэг зүйл бол угаасаа 100% болох нь тодорхой. Есүс Тэнгэр элчийн бүрээн дуунаар тэнгэрт ирнэ гэдэг нь ч гэсэн баттай үнэн. Тэр үед бид нар агаар мандалд эзэнтэй уулзахаар өргөгднө гэдэг нь ч гэсэн 100% үнэн байна. Тэгээд бид нар Христийн шүүгсэнтийн өмнө очиод шагналаа авна гэдэг нь ч гэсэн 100% үнэн байна. Мөнхийн улс руу диваажн руу очино гэдэг нь ч гэсэн юу? 100% үнэн байна. Тийм учраас энэ найдвар гэдэг зүйл хизээж алга болдог, эсвэл өөрчлөгдөг зүйл биш учраас энэ найдвараас бат зураад эцсийн хүртэл итгэлийн амьдралаар амьдарч исэн гэсэн үг. Тесалоникч болгоны ахын дүүс. Өөрсөд нь байгаа тэр жинхэнэ найдвар. 1-р Петр номноос харъя. 1-р Петр 1-р бүлэг дээр. За өчигдөр бүгдээрээ бас харсан. За 1-ийн 3, 4-р ишлэл. За хамтдаа уншийе. Эзэн Есүс Христийн маань Бурхан ба эцэг магтагдах болтугай. Учир нь Бурхан өөрийн агуу өршөөлөөр үхэгсдээс амилсан Есүс Христийн амиллаар биднийг амьд найдвар өгөөд мөхөшгүй, бузартаагүй, алга болчихгүй бөгөөд та нарын төлөө тэнгэрт хадгалагдсан өвөөд дахин төрүүлсэн. Эзний бидэнд өгсөн найдвар нь юу гэхлээр амьд гэж хэлсэн байна. Мөхөшгүй, бузартаагүй, алга болчихгүй бөгөөд тэнгэрт хадгалагдсан өв гэж хэлсэн байна. Тийм учраас бидэрт байгаа найдвар үхмэл найдвар биш. Жинхэнэ амьд найдвар учраас. Баттай 100% биелэгдэх учраас хизээж би мөнхийн улс руу явна гэдгээ мартахгүй амьдраарай гэдгийг хэлж байна.
Тесалоникчуудын ахын дус би чи мөнхийн улс руу явна штэ. Тун удахгүй Есүс ирэх юм бол би бүх зүйлээ хаяад эзэнтэй уулзахаар явна штэ гэдгээ үргэлж мартахгүй амьдэрсэн гэсэн үг. Тийм учраас аврагдсан Христэд итгэгч хүн тун удахгүй мөнхийн улс руу явна гэдгээ мартахгүй амьдрах хэрэгтэй. Тэр найдвараас зуурж байгаа Христэд итгэгч хүнд л итгэлийн үйл, хайрын хөдөлмөр утга учиртай байна. Та бүхэн бодоод үзээрэй. Хэрэв мөнхийн улс руу бид нар явахгүй байсан бол заавал Бурхны үгэнд дуулууртай байж амьдрах шаардлага байгаа юу? Заавал нэг ч болов сүнсэн сайн мэдээ тараахын төлөө зүтгэх хэрэг байна уу? Дээрээс нь итгэлээр үсгэж байгаа ахын дүүсээ хайрлаад тэр хүмүүсийн итгэл туслах шаардлага байна уу? Хэрэв мөнхийн улс байхгүй байсан бол тэр болго ямар ч утгагүй байна. Харин жинхэнэ найдвар мөнхийн улс энэ найдвар маань баттай учраас л бидний одоо хийж байгаа бүх зүйл юу вэ гэхээр утга учиртай байна гэсэн. Хэрвээ энэ найдвараа алдчихвал юм бол Христэд итгэгчүнд Библи унших ч ямар шаардлага байхгүй. Библийн семинараар сайн мэдээ тарах гэж хичээх ямар ч шаардлага байхгүй. Тийм дээ. Өөрийнхөө гим нүглийг хаяад өөрийгөө одоогоос арай илүү дээр бол бий болгож хувиргах шаардлагач байхгүй. Үгийг хэрэгжүүлж амьдрах гадах хэрэгцээч байхгүй. Гим нүглээ хийчээ тэр гим нүглээсээ болоо шаналаад Бурхны өмнө гимшээд тэгч хэрэг байхгүй. Харин энэ найдвар нь баттай учраас бид нар одоо итгэлээр амьдраад явж байгаа хүмүүс. Хэрвээ энэ найдвараасаа зуурхаа болох юм бол Христэд итгэгч хүн Христэд итгэгч биш хүн шиг амьдраа явчихдаг. Чуулган дотор ирж байгаа хэрнээ Христэд итгэгч биш хүн шиг амьдрдаг. Сүмд ирээд сууж байгаа хэрнээ үг чихнийхэн хажуугаар өнгөрөөл. Тийм үү? Аврагдчихад өглөө босч байгаа хэрнээ Библийг уншихгүй өөр юм хийгээл явчихна. Хэрвээ энэ найдвараа алдсан хүн байх юм бол сайн мэдээ тараа гэж хичээгч хүн. Ахын дүүс маань итгэлээрээ өсөөсөж гэж болохгүй өөрийнхөө зоргоор л чуулган дотор аялж байгаа л яваад өгдөг хүн болж өөртөө. Тийм учраас энэ найдвараасаа тууштай байж зуурах нь хамгийн их утга учиртай. Та бүхэн Дэмийн талаар мэдж байгаа үстэй. Дэм Илж Паултай хамтаа сайн мэдээ тарааж явж байгаад энэ өнөө үеийг хайрлаад Тесалоник руу явсан гэж хэлж байгаа. Тесалоникийг хайрлаад явсан биш, энэ өнөө үеийг хайрлсан гэж байна шүү дээ. Тэр чи юу гэсэн үг вэ? Илж Паул бол мөнхийн улсыг хараад мөнхийн улс зөвхт байдлын тэр өөртөө зэхэгдсэн байгаа титмийг хараад эцсээ хүртэл гүйсэн гэж хэлж байгаа. Замаа дуусгасан гэж хэлж байгаа. Тэгтэл Дэм тэрийг харахаа болоод энэ өнөө үеийг харчингуутал яв. Илж Паултай хамтдаа зүдрээ сайн мэдээ тарааж явах ямар ч шаардлага байхгүй учраас голоос нь хаяад явчих. Тийм учраас бидэрт байгаа энэ найдвар баттай учраас энэ найдвараасаа зуурж амьдрч байж л жинхнээсээ бидэрч юу вэ гэхээр итгэлийн амьдралаар амьдрах шалтгаан байна гэсэн үг. Дээрээс нь найдвар баттай учраас л итгэлийн амьдралын олон зовлон сорилт тулгарлаа ч гэсэн бид нар тэрийг Бурхны үгийн дуулууртай байгаад ялан гарч чаддаг. Юм учраас энэ байгаа цагт л Христэд итгэж хүн шиг амьдраад чуулган жинхэнэ чуулганыхаа үргийг гүйцэтгээд олон хүмүүс сайн мэдээ тараагдаад чуулган улам илүү том болоод явж байна. Хамтаа төгсгөлд нь дахиад 1-р Тесалоник номноос харъя. 1-р Тесалоник 1-р бүлэг. За, 1-ийн 3 дугаар ишлэл. За, хамтдаа уншийе. Бидний Бурхан бөгөөд эцгийн өмнө та нарын итгэлийн үйл, хайрын хөдөлмөр хийгээд эзэн Есүс Христ дахь найдварын чинь тууштай байнга сандгаа. Би жигсэн Бурханы өмнө очивол Бурханд бас ингэж дурсагдсан хүн бол ямар сайхан бэ, тийм үү? Чиний итгэлийн үйл, хайрын хөдөлмөр, найдварын тууштай гэж хараад надад үргэлж сайхан байсан. Тэр итгэлийн үйл, хайрын хөдөлмөр, найдварын тууштай байдлыг чи хараад үнэхээр их талархдаг байсан. Үнэхээр их бахархдаг байсан. Тийм үгийг бид нэр сонсож чадхаар амьдарч байгаад Бурхны өмнө очивол үнэхээр сайхан байх бах. Тийм учраас манай баруун бүсийн чуулган дээрээс нь баруун бүс сайн мэдээ тараагдаад чуулган маань одоогийнхоос нэг шатаа ихаад улам илүү олон хүн сайн мэдээ тараагаад бас Библиэр гарч байгаа чуулган байхын тулд гарцаагүй бидний дотор ч гэсэн манай аавуудын дотор ялангуяа энэ зүйл байнга явагдаж явах хэрэгтэй учраас та бүхэн энэ үгийг мартахгүйгээр итгэлийн амьдралаар амьдраасай гэж хүсэж байна. Тэгээ хамтаа залбираад үгээ өндөрлөё. Биднийг хайрладаг Бурхан минь ээ, танд баярлалаа. Эзэн та өөрийнхөө үнэхээр их олон амлалтыг өгөөд тэр амлалтанд итгээд үйлдэж байгаа хүнд та түүнийг биелүүлж өгдөг лээ. Манай баруун бүсийн чуулганы аавууд маань улам бүр эзэн таны бий болсон чуулган залгаатай байж
өсөж, үр жимс ургуулж амьдрч чадхад та тусална уу? Эзэн таны үгэнд дуулууртай байж амьдрахад эзэн минь та туслаарай. Түүгээр зогсохгүй бид бүхэн уужим сэтгэлтэй хүмүүс байж бүхий л хүмүүсийг хүлээж авч хайрлж чадхад та тусална уу? Ахан дүүстэй хайраараа үлгэр дуурайл болдог итгэгч нар байхад та туслаарай. Энэ удаагийн аудио цугларалтаар дамжуулаад бид бүхэн Бурхан таны хүслийг улам бүр мэдэж бас бие биенийхээ итгэлээс хүчийг авч бас бие биенийхээ итгэлээр дамжуулж тайтгарлыг авч бас улам илүү хичээн амьдрахад та тусална уу? Үлдсэн бүхий л хөтөлбөртэй эзэн та хамт байж өгөөрэй. Биднийг үргэлж хайрладаг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.